За сайн байцгаана уу? Бид нар одоо нэг газар ирчээд байна. За тэр газрын юу вэ гэхлээр social house дээр бид нар ирчээд байна. За тэгээ ийм гоё газар одоо цоо шинээр байгуулагдаад social дээр одоо контент хийдэг бидэнд бол одоо бас нэг гайхалтай ийм орчин бүрдсэн болов гэж би л хувьдаа бодчих. Тэгээд энэ social house-аас social talk гэдэг та бүхэндээ бас контентийг үргэлжлүүлж гаргаж байгаа юм байна. Тэгээд энэний хамгийн анхны зочин болж орж байгаа одоо маш их баяртай. Миний хувьд болон манай одоо энэ нөхдөд хувьд. Тэгээд одоо энд бол одоо ирсэн хүн бол за энэчнээс шууд танилцуулаа явъя. За Urban Talk-ийн учрал маань энд байна. За баяр үргэе. За энд одоо манай баяраа маань байна. За баяраад чинь яг өдөр дах зөвлөлийн гишүүн байгаа. Тэгээд янз бүрийн одоо энэ social house дээр янз бүрийн юм хиймээр гол баяраараа шууд утас зохиороо. Тэгээ энүүхэндээ гэж хэлгээд Instagram-аар бичээд. За доогор нөө Instagram-ууд нь гарч байгаа учраас шууд дагаа явчаарай гэж хэлмээр байна. За тэгээд яг энэ эмэгтэйг уучлаарай юу вэ? Сайн танихгүй байгаа. Намайг Лили гэдэг. Би Лилин гэдэг кунфугийн сургуулийн багш. Базар байна. За кунфугийн сургуулийн багш Лили ирсэн байна. За энд Давка өнөөдөр уг нь бол хөтлөж байгаа тий. Тэгээд цаашдаа бол одоо анхны дугаар дээр ингэж зочноор хөтлөж эхэлж байна. Бас итгээд бас өвөрмөц байгаа. За тэгээд энд бол одоо манай учрал гишүүн байна. Тэгээд миний хажууд одоо энэ сайхан залуу бол хатнаа маань саяхан бас нэг шинэ app нээсэн байгаа тий. За тэгээд миний би байна. За миний нэр бол Төвшин Баяр. За Positive Mongolias гэдэг нэрээр одоо бас хүмүүс аягуулсаа мэддэм байлээ гэж. Тий. За эхлүүлээд өглөө одоо цаашаа ингэ та аваа явах. За. Сая social house дээр тэр нэг 2 ном хандуулж байгаа шүү дээ. Ирсэн хүмүүс. За. Тэгэхээр хамгийн сүүлд та нар бол нэг авчирсан номуудаа. Ер нь энд ингээ орсон зочин дандаа номоо хандуулна гэсэн. Тэгээ дандаа орж ирж байгаа ер нь ямар ч зочин бол дандаа энэ номын санд нь 2 ном хандуулаад. Тэгээ тэр номыг бусад залуучууд маань орж ирээ уншиж байгаа байхгүй. Яг энэ чинь хамтын офис юм чи. Хинж орж ирээд энд сууж болно. Залуучуудад нээлттэй. Одоо манай энэ залуучдын байгууллагч нь бол Бахуурлынхаа гишүүдгээд 300 гаруй залуучуудаа энд үрж ирээд энэ нэг ширээ эзэмшээд энэ одоо интернетэд н ороод номоо уншаад цахим номын сангаараа дамжаад нэг бас англи хэл зааж байгаа шүү дээ. Бүгдээрээ ингэ тап барьцсан. Тэгээд чөлөөтөө бүгдийг нь урьж байгаа. Тэгээд энд тэгээд хурж ирээ офислж болж байна. Хамтдаа бас та ярилцах за хийх ажлуудынхаа санаачлагчхан гаргаад манай энэ тусдаа веб уулзалтын өрөөнүүдийг хэрэгжилж болж байна. Бүх зүйл үн төлбөргүй шүү. Үн төлбөр. Манай нөгөө нэг гишүүдтэй 300 гаруй гишүүнд үн төлбөргүй байна. За. Бусад залуучууд гэсэн өгөөс одоо бол нэг хүсэлт гаргаад бид үнэхээр ийм санаачлагтай ажиллая, ийм надад төсөл байна, ийм шинэ санаа байна гэх юм бол зөвшөөрж байгаа. Нээлттэй заавал үн төлбөр гэх юм байхгүй. Одоо эхнээсээ манай энэ залуучууд орж ирээд контент үйлдвэрлэж байгаа ч гэсэн одоо залуучууд ирж сууж байгаа шүү дээ. Тэг чөлөөтөө. Бүгдийг нь өөрж байна. Та нар маань 2 түүнээс дээш ном хандуулж болно. Тий, номоо хандуулаад мембер болж байгаа байхгүй. За. Окей. За ер нь ингэж байгаа. За. Яг уу social talk гэдэг нийгмийн хариуцлагатай яриа. Одоо нийгэм ч бас сөрөг зүйлсийг автчихээн. Тэгээд тэр сөрөг зүйлсийнхаа одоо нэг юм парадоксын хэмжээнд очсон. Яг аль нь үнэн, аль нь зөв нь мэддэхгүй. Тийм учраас бид нар энүүгээрээ яг юм эерэг яриа, энгийн эерэг яриа өрнүүлээд төгсгөлд нь ингэ нийгэмд нэг юм ста танаа хэлдэг позитив юмыг урайлаа гэж. Тэгэл ерөөхдөө чөлөөтэй ялцдаг. Яг анхны нэвтрүүлэг дээр ингэ нөгөө улсын хурлын гишүүн дээр ороод ирчихсэн чинь яг юм аль биесн юм шиг болчих гээд байгаа шиг байна. Тэгэхээр одоо ингэ албамс ярилцлага эерэг залуучууд мессеж өгөхөр юм зүйлүүдийг ярилцъя гэж та бүхэн урьсан юм аа. Албан ёсных болох хэрэггүй. Яг нөгөө 15 6 жилийн өмнөхөр л явал та. Тэгээ одоо тэгтээ ер нь бол дандаа л таньдаг хүмүүс ирсэн байна тий. Би бол учрлынхаа нөгөө Urban Talk нэвтрүүлэгт орж залуучуудтай их танигдсан тий гэж олон фэнтэй нэр үнэхээр нэр олон фэнтэй болсон бас. Бас олон дайсантайч болсон тий. Нөгөө нэг учрлын нэвтрүүлэгч яг нөгөө дотоод ардчлаагүй сайтай өссөн юм ярьдаг. Хүнийг ерөөсөө ингэж нөгөө юм хайцгалдаг. Тэрнгүүрээ маш том давуу талтай нөгөө телевизийн нэвтрүүлгүүд дунд ч гэсэн өндөр рейтингтэй явж байгаа нэвтрүүлэг. Ер нь хичээл заахын тулд дуртай юмар нөгөө нэг аргал заадаг штэ. Тэрэн шиг яг нөгөө нэг хүмүүс болохоор ихийг нь хоб баазж чинь гэдэг байхгүй. Яг хоб баазж байгаа тий. Гэхдээ эндээс үеийн залуучууд эндээс чи янз бүрийн одоо нөгөө нэг асуудлууд гарч ирнэ тий. Тэгэл зөвлөгөө жишээ нь төвшөө орж ирэл, давк орж ирэл өөрсдийнхөө ажил хөдөлмөрөөр хүртэл ярьж байгаа. Тэр эндээс бас
ахын зөндөө байгаад байдаг байхгүй. Тэгэхээр бид нар нэг талаараа фан хийж байгаа ч гэсэн нөгөө талаар тэндээс бас хүн юм өгөөд байна гэж би бодоод идэв. Тэгж юу н анх нэвтрүүлгээ хийж эхэлсэн байхгүй. Бусдын сууж байгаа л ер нь ийм ярьж байгаа юмнууд яга бусдаа хуваалцах болохгүй гэж те. Нэг талаараа нэг тиймэрхүү. Одоо угаасаа нөгөө нэг манай залуучууд чинь нэг зөв мэдээлэл их сурвалж хороо ялахгүй байхгүй. Яг зөөр одоо ингээд сургаар ингээд те Facebook-ийн voice message дээр ингээд итгэцэн нөгөө тэр ингээд цагдаа сэргээл хайж олцсон байх жишээ нь те. Манай нэг дарга найз дүү корона орцсон гэж будаага аваараа гингүүт будаа авч юу бас амар эмнэлтэй байхгүй. Ер нь те тэр нэвтрүүлэг дээр жишээлбэл ингээд бид нар аюул олон асуудлыг хүндсэн. Нөхөрчгүй асуудал те хүүхэд залуучууд гэл ингээд энэ зүйлийг одоо юу гэдэг залуучууд яг авах ёстой мэдээлэл нь нөгөө хүмүүсээ одоо бидрэг ч юм уу те ингээд нийгмийн хариуцлагатай ч юм уу нэлээд бас өндөр хэмжээнд харж одоо ингээд нөгөө хэлж байгаа үгнээс айгүйх тийм үлгэр дуурайл авдаг юм байна л т. Тэр зүйлийг энэ нэвтрүүлгээрээ бид нар бас яг нэг юм эрэг мессежүүдийг өгөх. Ерөөсөө одоо нийгэм ч өөрөө ингээд нөгөө гадаад дотоод орчны бохир нөлөөлөлт бол айгүйх автцсан. Дээрээс нийгмийн стресс өндөр болчих юм бол хайчих юм цөөх хүмүүс ч тийм үстэй. За тэгвэл урбан толкын хувьд бол энэ танилцчихлаа тий. Энэ надад хамгийн гол нэр нь аягүй их таалагдаад байгаа байхгүй тий. За урбан толк бол мэдээж тэнд бол би төлхөө бас нэг хотын соёлыг яриасаа гэж би боддог байхгүй тий. Urban wave шүү дээ. Тий. Энэ нэг одоо энэ social house дээр байгаа social talk тэрнээс ялгаатай нь миний бодлоор бол би хувьдаа тэгж харагддаг байхгүй тий. Social дээр бид нар маш их юм ингээ хуваалцаал тий. Ингээл ингэдэг тий. Тэгэхээр би энэ social talk-ийг баг хамгийн анхны асуултыг би та нараас асуучих гэж бодоод байна л да тий. Яг social дээрээс яг яаж үнэн зөв мэдээллийг хувь хувьдаа авч ийн вэ? Social дээрээс. Яг яаж авах ёстой вэ бид нар? Одоо жишээ нь хин учрал чи одоо за тэнд корона одоо хамгийн яригдж байгаа асуудал корона яригдж тий. Тэн дээр нэг мэдээлэл гарлаа. Тэрнийг ч яг үнэн бодит гэдгийг сошиалаас яаж авах вэ? Тэгэл Google гэж сайхан юм шүү дээ. Тэгэл олон source-ын аль нь жинхэнэ худал гэдгийг одооны залуучууд тэгээ харчдаг бол их зүгээр юм болов уу санагддаг шүү дээ. Тэгвэл харсан юм шүү шеэрлдэгтэй. Жишээ нь KFC 6 хувилтаа дахиад гаргацгаа гингүүт. Пүүх ямар заваа юм бэ бити идгээл. Иймэрхүү юм зөндөө орч чинь айгу ийсэн шүү дээ. Барьж байгаа хувцаараа интернет орлоо аль нь зөв худал мэдээ байна гэдгийг харчиг бол боломжтой юм зөндөө л байгаа байхгүй. Тэгэхээр залуучуудаас нөгөө нэг өөрөө шүүлтүртэй байгаасаа гэж би бас боддог шүү дээ. За Google-ээс асууж болж тий. За эхний хөлбөр. Баярагийн хувьд яаж их сурвалж юм уу бодит яг тэр юу яагаад юм л та сүүлийн үед бол тэр фейк аккаунтууд тий тэрийг нь харж байна. Ялахад их амархан болсон байна шүү дээ. Тэгээд манай энэ бас их хурлын цахим бодлогын хорооноос энэ verified хаягууд дээр юм тэмдэглэгээ тавьж байгаа юм. Одоо би бол яг тэрийг харж байгаа байхгүй тий. Цаашдаа ч гэсэн одоо яг тэр албан ёсны вебүүд, албан ёсны хуудасууд тий. Тэнчэнээс нь бол одоо мэдээлэл хараад явхад бол болж байна л доо. Тэгээ учрлын хэлдгээр бас Google тий их сурвалжаа тэгэж харж байна. За таны Лили таны би болохоор бүр яг ингэдэг. Одоо 2009 оноос хойш 11 жил энэ интернет орчинд интернеттэй танилцж जैन тий эндээ харьцаж जैन. Тийм болохоор жишээлх юм бол сэдвээс нь хамаардаг. Жишээлбэл коронагийн хувьд гэх юм бол би 2-3хан аккаунтыг дагдаг. Эхнийх нь болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нөгөөх нь эрүүл мэндийн яам. Тэгээд дээрэс нь нэг яг энэ коронавирусын талаар судалж байгаа юм Америкийн эрдэмтэн байдаг. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна гэхээр альва сэдв дээр манай залуучууд яг хамгийн бодит мэдээллийг өгч болох тухайн одоо аккаунтуудыг дагах аль бие ёсны тий. Тэрийг даах юм бол хамгийн найдвартай тийм их сурвалжуудыг олж авдаг байхгүй. Тийм болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Twitter жиргээгчийн уншичаад дараа нэг хин болдгийн Солонгогийн Монголд илэрсэн байна гэдэг Twitter-ыг уншсан бол чи итгэхгүй наах нь шүү дээ. Тийм тэгэхээр ингэж сураасаа гэж бас боддог шүү. Тийм миний хувьд бол ийм байна. За Навкагийн хувьд яаж би ч одоо аюу нөгөөтгөл их хэсэгдэж шүү. Би ч социологч шүү дээ. Тэгэхээр би ч нөгөө бүх талын мэдээ авдаг байхгүй. Сонин, хэвлэл, зурагт. Тэгвэл одоо түрүүний яг хэлдэг шиг нөгөө certificated буюу яг нөгөө secret trademark-тай бол бүгдэн дээр одоо Facebook дээр мэдэхгүй байгаа бол тий яг гоё пэйж олчвол тэрийг ингээ see first хийчих хэрэгтэй байхгүй тий. Тэгвэл нөгөө скроллтонгууд чи хамгийн дээдлэл нь гараад ирнэ. Тэгж мэгж одоо өөртөө энэ дээр нэг юм хязгаарлалт тогтоохгүй бол одоо хүмүүс ингээ нэг дурын юм нэг юм санамсаргүй байдлаар бүх юм орж ирэл лайк дараал мэдээл тэрийг ингээл шуург боловч. Манай залуучдын яг нөгөө
нэг үе бодоход айгүй олон утас гарцсан тий. Айгүй олон аппликейшнаас апдейт хийсэн мөртлөө өөртөө яг нэг гар утасныхаа чадлын хэмжээнд хүрж ажиллаж чадахгүй байна л да. Тэр нь айгүй буруу. Дээрээс нь манай нэг нийгмийн юм сөрөг буруу хандлага байдаг шнэ. Манай нөгөө ах тэгсэн штэ. Байрны тэр ах чи цагдаа байхгүй. Тэр яг үнэ. Тэр сонин худлаа. Яг энэ байдал одоо хүртэл байгаа. Яг үнийг хэлэх. Тэр нь л айгүй харамсалтай. Мен одоо жишээд нэг үе бодоход Монголд ингээд албан ёсны Bloomberg ч юм уу те Forbes их хэл дээрээ гарч ийн. За тэгэл янз янзын сонингууд орчуулагдчихээн. Бүр National Geographic-ийн албан ёсны сэтгүүл орж ирээд дампуурсан шүү дээ Монголд. Хамгийн харамсалтай. Тэрийг хүн үзэхгүй. Дампуурсан юм уу би мэдэхгүй байна. Одоо нөгөө хүн удлаа ярьлаа гэдэг айгүй бол ямар ч гарахаа болцсон. Тэгэхээр тэр их сурвалжтай ингээ хандахгүй. Зүгээр л ингээл нэг эрүүл мэнд дээр байсан ч гэсэн одоо ингээ хөрхий засгийн газраас ингээ байнга өдөр болго апдейт хийдэж шүү дээ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж. Тэрийг үзэж байгаа хүний view бол маш бага. Зөрүүд тэр байранд шижигтэй тохиолдол илэржээ. Гэнгүүт амар орж ирэл яг тийх гээдсэн юм. Тэгсэн юм шиг байна. Тийм одоо яг энэ ерөөсөө Таамагласан юм дээр амар цуглараад тах шиг байна тий. Яг хуу одоо ингээд гадны залуучууд ч юм уу одоо ингээд гадаад явхаар Монгол залуучуудын нэг супер юм нь билбордын дуунуудыг бүгдийг нь одоо сонсцсон байдаг тий. Тэр чиг хандлагын шил, тэр чиг хандлах хувцсыг бүгдийг нь одоо өмччихдөг. iPhone гарангууд яаж хийж байгаа TD дээр ч юм уу моби дээр ч юм уу очиж байгаа авчдаг. Хамгийн гол нь тэргийгээ яаж ашиглах, тэрэндээ мэдээлэлтэй яаж хүрэх тэр хандлагыг бол дагдаггүй. Яг хамгийн харамсалтай. Тэгэхээр одоо энэ дэр миний өөрийн одоо тэр мэрэгжлийн онцлогч тэр хувь хүний залуу хүний өвчтөр аягүй эмзэглэж явдаг. Монгол ийм цөөхөн амтай 3 сая тэгсээр тал хувь ам залуучууд тэгчээд мэдээлэл хандж байгаа байдал нь өөрөө тийм байгаа нь одоо жоох учир дутагдaltaй байдаг. Гэхдээ би нэг зүйлийг бас дахиад хэлмээр байна. Одоо би манай зарим найз байдаг байхгүй. Өөртөө авдаг их сурвалжаас авчаа гадаадаас ч уншчин те англиас монголоос харьцуулчин. Маас яахгүй хайчаад авахгүй. Бид нар ингэж болохгүй заавал зааж өгч заавал ингэхгүй бол бид нар өөрсдөө энэ цөөхөлийн энэ нийгэмд бүгд зөв мэдээлэл аваад сурчвал бүх юмний зөв эхлэл тавигдах байхгүй гэж би боддог. Тийм sharing is caring. Манайд бол sharing is killing байхгүй яг. Тийм шүү дээ. Манайд бол sharing is killing. Хин нэг алхахад амар easy болчиход шүү дээ. Шууд ингээл таглал тавиал те нэг өслөг малгазлага өмсөл их орон морон гэдэг ингэ шууд пак гэл. Тийм л байна. Айгүй их юм арчлаа гэдэг. Би одоо юу гэж ойлгоод байгаа гэхээр энэ одоо юу юм бэ? 95 онд ч л анх энэ барууны орнуудад Америкт бол нөгөө боловсролын системд аяг том өөрчлөлт хийсэн. Ягаад ямар өөрчлөлт хийсэн бэ гэхээр мэдээлэлтэй холбоотой байхгүй. Энэ их мэдээллийн хүчтэй урсгал их орж ирээд эхлэхээр 2000 оноос ахуулаад бол Америк бол дандаа нэг ерөнхий боловсролын эзэмшиж байгаа хүүхдүүдийн дунд бид ерөөсө системийн хувьд өөрчлөлт хийхгүй болохгүй маань. Яг тэр мэдээлэлд анализ хийдэг чадварыг хүүхдүүд авахгүй болвол интернет хүчтэй болчлоо. За тэгээ сонин хэвлэл мэдээл ингээд одоо бол тийм энэ сошиал дээр янз бүрийн одоо аппликейшнууд гараад мэдээллийн аль нь үнэн зөв бэ гэдгийг ялахгүй байгаа учраас нийгэмд юм эмх замраагүй байдал үүсээд шүү дээ. Яг үнтэй адилхан энэ барууны орнуудад бол яг энэ Америкт бол нэг онд юу хийж өгсөн байхгүй. Тэр нь юу гэх нь ask гэж байгаа. Тэр attitude гэж байгаа тийм хандлага. Тэгээ skill knowledge гэж байгаа шүү дээ. Мэдлэг чадвар хандлага гэдэг зүйлийг чи одоо авах хэрэгтэй хүн. Дадлыг биш мэдлэг чадвар хандлагыг авах хэрэгтэй. Үүний тулд нэг л чадварыг эзэмшээ гэж. Тэр нь бол одоо нөгөө шүүмжлэн эргцүүлэх чадвар гэж бид нэрлэж шүү дээ. Одоо critical thinking гэж. Шүүмжлэн эргцүүлэх чадвар гэдэг чадварыг л хүүхдүүддээ суулгаа. Ерөнхий боловсрол сургалт. Тийм учраас тэр кейс суурилсан сургалтч явсан байхгүй. Үлгэр уншууллаа. Яагаад тэр баатар яасан ийм байдалд хүрсэн бэ? Яагаад тэр ингэсэн бэ? Хэрвээ чи түүний оронд байсан бол яах байсан бэ гэдэг нөгөө хүүхдүүд түн дээр нэг кейс дээр нь ажилдаг. Тэгэхээр нөгөө нэг problem based дандаа ингээд асуудал суурилсан, кейс суурилсан ийм хандлага руу угаасаа явж эхэлсэн. Тийм учраас одоо барууны боловсрол эзэмшсэн, ерөнхий боловсролын сургууль төгссөн тэр нөгөө барууны боловсрол эзэмшсэн хүүхдүүд бол мэдээллийг дандаа үнэн зөв шалгадаг байхгүй юу. Хизээч их сурвалжийн тодорхой биш юмд итгээд түүнүүр дагаад явна гэж байна. Одоо жишээ нь эхнээсээ ахуулаад нөгөө одоо хүмүүс чинь хүний өмнөөс Facebook-ээр мессенжерээр мөнгө гуйдаг те янз бүрээр одоо нөгөө хүний тахтаныг тусалчаад тэгчээж ингэчээж гэдэг итгэл мөнгө төгрөг явуулцдаг. Хандууны одоо аюу өрнүүллээ гэхэд хүнээс одоо мессенжерээр бичээл тэгээл хандуу авчдаг. Тэгээд хаашаа орсныг мэддэгдэхгүй. Энэ болгож мэдээлэлд анализ хийхгүй шүү. Магадгүй одоо энд 10 телевизийг аваад ирээ л та. Тэгээ 10 телевиз авчираад за бидний одоо ингээд 7 залуучууд ярьж ийн гэдгээр мэдээ хий гэж бодъё. Тэгэхээр нэг телевиз болвол те учрал тэнд бол одоо сонгуулийн сурчлага эхлүүлсэн байна. Гэт нэг нь ярина. Хоёр дахь нь бол үнэхээр сайхан яриа хийж шүү те. Гурав дахь нь бол
Энэ social house дотор ороод нэг квадрат түрээсэл хийсэн. Тэгээ энэ бол айгүй сайн квадрат та газар байна шүү. Дөрөвдөх нь бол те энэ байр чинь тусаар тогтнолын ордонд байдгийн байна те. Тавдах нь бол магадгүй юу гэдгийг тэнд сууж исэн одоо шал өөр юмроо анхаарал хандуулах байхгүй те. Учир нь чинь urban talk хийх бол өөр юм хөтэлдэг болцсон байна гэж шүүгээ. Мэдээ явна шүү дээ. Тэнгүүд тэрийг үзэхээр 10 өөр мэдээ аль нь үний бүү мэд. Уг нь бол бид нар зүгээр л нэг юм залуучууд суугаад нэвтрүүл хийж идэг. Тэнгүүд тэрийг чинь үдснийгаа л итгээд байгаа байхгүй. Энэ л үний юм байна гэж итгэжтэй. Тэгээ тэрэндээ автаад бид нар гарчиг өгсөн өнцгөөсөө үзэн. Хамгийн амар Монголд одоо та нар одоо хараа ном хүнд өгөхөр тэгж байгаа сте. Ийм зузаан ном өгөхөр яасан сайхан ном бэ? Битээ тэгж хэлж байгаараа гэж залуучууд хэлмээр уншаагүй байж ном өнгө их сайхан ном гаргасан байна штэ та. Баяр хүргээгээ. Тэр сте. Тэр яаж сайн ууг нь мэдэхгүй. Тэгээ дөрөвний их хоёрын хэлдгэр ч нэг юу штэ. Тэр цахим хорон дэр цахим бодлогын хороо байгуулсан штэ их хурал дээр. Тэгээ би ч нөө инновац, технологи, дижитал шилжилт, билжилт гэдээ ярахаар чинь би ч агаар юм ярьдагтаа ороод нэг хэсэг 4 жил бас хэцүү байлаа шүү дээ. Та нарын дунд ирж ирээд би дижитал засаг, дижитал эдийн засаг, инновац, технологи яриул та нарт бол өлег болцсон сэдв байхгүй. Тэгээ яагаад тэгэхээр би чинь энэ Instagram, энэ social media-лаас чинь та нарыгаа бодвол би хоцрогдсон байна шүү дээ. Тэгтээ тэр их хурлын танхимд бол би аяг урд нь яваад шүү дээ. Тэгэхээр чи тийм болоод байгаа учраас нэг цахим хороо дээр ийм хідэн зүйл хийсэн байхгүй. Ерөөсө хэвлэл мэдээллийн байгууллага бааж тавьдаг. Тэ? Баажтай байдаг. Тэгээд одоо төрийн албан ч юм уу, одоо яам тамгай газрууд ч юм уу, эсвэл одоо ямар нэг улс төрч ч юм уу дандаа verified байдаг. Өөр талаас явсан бол хүмүүс юугаас итгэхгүй бол. Тийм учраас мянган хуурамч аккаунтуудыг одоо тэр кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мэдээллүүдийг аваад ингээ бүгдийг цуглуулж мянган аккаунтуудыг цэвэрлэгээ хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд цэвэрлэгээ хийчихвэл үнэн бодит мэдээлэлтэй бид нэр хөрмөр хизэж шүүмжлэлийг эсэргүүцээгүй шүү дээ. Шүүмжлэх хэрэгтэй, тэ? Үүсгэх ёстой, таалагдахгүй байгаа зүйлээ хийх ёстой. Энэ чинь эрхчлөлөө шүү дээ. Бидэнд олдсон хамгийн том эрхчлөлөө энэ үстэй. Тэгэхээр энэ сошиалч юм бас хайрлахгүй бол зарим хүмүүс муухай болгож харагддаг. Хуруугаар ашиглаж шүү дээ. Тэгэл янз янз юм сонсогддог үстэй. Олон хүүхдүүд цуглуулчаар хуруугаараа бичээл хүнийг доромжилдаг, баг үүсгдэг, гэл ингээл. 9 жил чинь нэг unfriend гэдэг хөдөлгөөн явсан шүү дээ. Тэгээ тэр ер нь хэр үр дүнтэй байсан бэ? Яг хөө зүгээр давлгаа бол их сайн явж исэн л да тий. Тэгээ би unfriend гэдэг нөгөө профайлаа солисон шүү дээ. Бүгд нөгөө фреймтэй болоод би өөрийгөө unfriend болгоод тэгсэн чинь над руу манай нөгөө гадаад найзууд над руу битсэн байхгүй. Зүгээр үү л гэд. Чи зүгээр үү? Гайгүй юу? Амьдрал ахуй чинь дайггүй юу? Эрүүл мэнд чи зүгээр үү те? Эхнэр хүүхд чи зүгээр үү? Яагаад тэгэхээр тэр чинь гадныханд эйгүү харагдаж шүү дээ. Өөрийгөө нөгөө фрейм жогоод доорн unfriend хийгээд зургаад тавиад өөрийгөө доорн unfriend намайг хийчих гэхээр чи бүр амьдралаа залгасан юм ингээд. Тэг манад ингээд юм хөдөлгөөн өрнж гайхаад байгаа юм чи. Ямар учиртай юм бэ? Монгол тийм болоод байгаа юм уу гээд. Гэтэ unfriend айгуу сайн яваад айгуу олон хүмүүс ингээд фрэндүүдийг шалгасан шүү дээ. Ээж аав нар хүүхдүүдийнхээ ингээд. Нөлөөл айгуу хурдан явд юм шиг санагдав Монголд бол. Жишээ нэг хором гээл одоо сайн unfriend гээл. Монголд айгуу хурдан явдаг. Гэтэ айгуу хурдан дуусдаг байхгүй. Яг тий. Ер нь бол тэрийг анзаардаг. Тэгэл нэг хором бол айгуу сайн явсан шүү дээ. Тэгэл Мартаал одоо нэг ингээд одоо дуусчих. Төвшөөгөөс нь асууя нэрээ. Чи яаж ингэж их Instagram дээр дагагчтай болов? Хамгийн эерэг байгаа юм. Хамгийн эерэг. Сөрөг мэдчихгүй тэрсэн. Тэгэхээр эергээр хүн бас Instagram дээр followersтай болдог байхгүй. Хүмүүс л дагагчтай болох гэдэг дандаа сөрөг юм бичвэл бодно гэдэг. Энэ хүн бол эергээр одоо намайг хэлчихвэ чи ингэж мэгээс. Би ерөөс сөрөг бичдэггүй. Хүмүүс ерөөсөө барайсаа. Хороо тэр ном уншдаг гэдэг шиг аваад. За эргээ яриач. Үгүй хатнаагаас хариултаа юм. Хатнаа ярих гэдэг чинь ингээд хатнаа хитэн дагагчтай гэлээ. Instagram. Би ч гэсэн 10 тоногийн өмнө Instagram нээсэн 700 гаруй дагагч та. Тэгвэл та хоёр биш төвшөө багш нь болоод шулуун хугацаанд нэмэгдэх магадaltaй шүү дээ. Айгүй бол энэ ОК-г үтсэн шүү дээ. Наач удахгүй. Очин цаадаа хитэн дагагчтай болмоор байгаа юм чи. Яг би өөрөө бод энэ төвшөөгөр багш өгмөр. Юу яаж юм? Төвшөөгөр багшлуулад хатнаг ер нь хэдэн хоногийн дотор Өөрийнхөө асуумаар байгаа хүмүүс л айж асуугаад байгаа юм. Яг санаа нь бол тийм шиг. За хатнаа яаж зөв буруу мэдээллийг ялгадгийг юм ер нь. Тий яг лилигийн эснэр тий албаны их сурвалжийг харах хэвээр. Тэгэхээр энэ дээр нэг ийм зүйл байна л да. Яг тэр фактыг үнэн худлаа юу гэдгийг шалгаж сурах хэвээр хүн ер нь бол. Өөрөөр хэлбэл энэ арснаа сэтгэлгээг бол хөгжүүлэх хэвээр байна. Тэгэхээр одоо ямар алдаа гараад байна гэхээр ерөөсөл бас нэг юм сэтгэл судлалын хувьд бол ийм судалгаанууд байгаа шүү дээ тий. Ер нь 20% үнэмшүүл.
үлдсэн 80% бол яаж л яаж зохион байгуулж зохиож болно гэж. Тэгэхээр юу гэдэг одоо нэг хоёр нөхрийн зургийг нийлүүлж зүгээр тавиад тэгээд зөндөө бич болно. Худлаагүй энэ хоёр чинь нэг анги байсан юм. Гэхэд л хүмүүс яах нь доор нь шуурал эхэлнэ. Нэрээ аргагүй энэ хоёр нэг анги байсан юм чи яг энэ ингэгээд тэгээд шуурал хуваа шээрлэгдэл ингэ явж байна. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр ер нь бол бид нар яа харахгүй энэ арснаа сэтгэлийг бол ялангуяа энэ бага наснаас нь хөгжүүлэх ёстой энэ хүүхдүүдтэй зөв өнцгөөс зөв газараас минь мэдээлэл авч сурах ёстой. Тэгэхээр одоо энэтэй холбоотой би бас нэлээд олон юм лекцүүд уншижсэн л да. Ер нь яг энэ фактыг яаж шалгадаг юм бэ те? Зөв үү буруу юу гэдэг. Тэгэхээр одоо яг түрүүний хэлжсэнаар чинь яг л одоо энэ албаны их сурвалжуудаас нь шууд ингэж хандах ёстой. Эндээс мэдээллийг бол яаж хөрвүүлж болно. Сая өчигдөр уржигдрах юм байлоо. Бас нэг юм сошиал дээр нэлээд юм явж байгаа юм л да. Тэр нь бас хэдэн мянган шеэр хийгдсэн. Нөгөө хятадд одоо коронавирус турсан үнэ шууд буудаж нөгөө цагдаа нар буудлаа гэх те хэдэн мянган хүн гэж байна. Татны хүн тэгж ярьсан. Гэвч одоо тэгээд харамсалтай те. Яг яс юм дээр тэр дараагийн тэр тайлбар эдрийг бас ингээд унш цаашлаад энэтэй холбоотой гаргасан ганц нэг тийм нийтлүүдийг ингээд унших тайлбаруудыг унших бол тийм бишээ зүгээр золбин нохой бууцны зургнууд эвлүүлээд бичлэгүүд эвлүүлээд тий нөгөө яг нөгөө нас барсан гэж нэг автын осол хийцэн мотоциклтэй явж дүүтэйгээ цугавжсэн. Тэгэл юм мөргөл өөд болсон байгаа. Гэх мэтлэн одоо тэгэхээр энэ үнэн үү худлаа уу гэдгийг л одоо бид нэр шалгаж сурах. Энэ нь болохоор ирээдүйн айгүй юм том сөрөг үр дагаврыг бас бий болгох. Ерөөсөө хүмүүс сэтгүүдээр хинч гисэн тоглолт хийж болж байна гэж. Тэгэхээр одоо ерөөсөө саяны тэр нэг юуг л ашиглаад байна шүү дээ. 20% нь үнэн мэдээлэл, 80% дээр нь тоглолт юм. Ер нь бол дийлэнх одоо энэ фейк одоо энэ ньюс энэ мэдээнүүд ч юм бол дандаа ийм зүйлсийг бол хийж байгаа. Анх вирус гарлаа л гээл дөнгөж нөгөө энэ мэдээлэл гарч ахтал Монгол айл хэдэн ороод ичээл гэл ингээд шуугаад хэдэн одоо сар гараа 2 сар ингээд шуугаад гэвч тэгэл одоо эн чин энэ массыг одоо яаж сандрагж юм те хичнээн одоо уншил судалдаг гэдэг улсууд чинь ч гэсэн өөрсдөө 50 байж чадах. Бүр сүулдэ дагаж очиод юм авах гэж. Ягаад гэвэл юу ч үлдэхээ зүгээр очиод тэгээ очиод зүгээр нэг хэрэглээд байгаа хүнсээ авъя тэр нь байхгүй ч юм. Ерөөсөө нэг ийм асуудлыг бол манайхан айгүй их ингэж дэвргээд байна л да. Тэгэхээр энэ бол мэдээж тоотой хэдэн хүмүүсийн л ажлууд байгаа бох гэж боддtiin тий. Тэгэхдээ масс бол яа харахгүй үнэн үү худлаа юу гэдгийг хамгийн түрүүнд бол энэ яг албаны их сурвалжаас бол авах л ёстой тий. Энэ хатнаа бол олон фолловерстэй болох шаардлага байгаа байхгүй зөв юм яриад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг зөв юм ярьж байгаа залуучуудыг ингээд олон дагаасаа л гэж бодоод тахгүй. Тий. Тэгэхээр одоо би төвшөөд бол ингээд гоё эрг юм яриад хэдэн мянга. За тэрийг яах вэ? Тэр шиг сайн зааж өгөөд. Тий. Тэгвэл хатнаа их зөв юм мэдээлнэ. Хамгийн гол нь чинь нөгөө Facebook-эл аюу их гоё хөтөлдөг шүү дээ. Instagram-аар бас гоё хөтөлөөрөө л гэж. За тийм үү. Instagram-аас Өөрөө хитэн дагч шүү дээ. Би Бас нэлээд хэд юм шиг ярьж байна. хэдийг хэлсэн. Намайг ингээрэй. Би яах вэ? Instagram дээр бол нэг 230-аад байна. Instagram дээр яах вэ? 1000 гарсан байл л дээ. Бас гайгүй байна. Гайгүй байна шүү дээ. Өөрөө чи хэвлэл мэдээллийн хэрэгсэл Би ч нөгөө 5000-аас дээш ч тийм. Яг нөгөө сөрөг эрэг гэхээс илүүтэйгээр зөв мэдээлэлээ зөв хүнээсээ л авч сурах хэрэгтэй. Тэрийг одоо нөгөө нэг жоохон хүүхд үдсэн харсан юмдаа итгэдэг гэдэг шиг манай маас бол түрүү нэг хором аян гэдэг шиг энэ мэдээлэлд итгэх үнэн зөв дээр бол нэлээд хором гэдэг аян хийх хэрэгтэй байхгүй юу? 2-3 жилээр айгүй ийм хурдан мартчихдаг. Тэрнээс өмнө би бас нэг өөрөх зүгээр бодож нөгөө ажигласан юм а хэлээтгэхэд. Тэр нь юу вэ гэхээр энэ нөгөө түрүүн ингээд нөгөө одоо үнэн зөв мэдээллийг хаанаас авах вэ? Инээ тэрэ гэдэг энэ бодлоо яваад байгаа ч тийм. Энэ яг үндэ бол 80-ад оныхан биднэрт л ийм юмнууд байгаад байгаа юм билэ. Яг дийлэнх бол мас. Ягаад гэвэл бидний ухаан ороход нөгөө энэ сошиал гэдэг юм байгаагүй эсвэл сурагчгүй байсан шүү дээ, Facebook гэдэг юм тий. Бид нар одоо boomers болчиход байна. Тий, тэгэхээр чин яг үндэ одоо энэ 90-ад оныхоо 2000-ад оныхон чин болоод ухаан ороход нь аль хэдийн сошиал байсан, Facebook байсан, эдгэртээ бүр ингээд бид нар л нөгөө мортлороо тоглоол тий ингээд яаж тоглох вэ гэдэг мэддэг кантнер дээр гүйдэг байсан юм чи одоо тэд нар тийм ярих бол тэд нар чи айгүй сонин санагдсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ нөгөө сошиалтай яаж харьцах уу? Сошиалоос яаж зөв мэдээлэл хаанаас яаж авах вэ? Бидний нөгөө түрүүний амьдралынхын туршид алдаж онож олж авсан тэр юм чи айл хэдийн тэд нар нөгөө ухаан орох цагаас эхлээд мэддэг болцсон байдаг юм билэ. бидний бага насны амьдралыг чинь энэ сошиал чинь гоё анимашн болгоод л гаргацсан юм байл шүү дээ. Ер нь тулгуур байлж байсан чинь тоглоом болцсон. Тий. Тэгээ одоо контр монтер чинь угаасаа бид нар чинь баг дөрвөн сумтаа буугаар тэгэл буудалцаа. Тэгэхээр энэ мод чинь манайх үүсгэсэн байлээ шүү дээ.
Ер нь гүдэг мат. Дүүгийн таг. энэ нэг юм бол 80-ад оны бидрээр ингээд дуусч байгаа юм байлээ. Нэг сошиал дээр зүүн мэдээл яаж авах вэ, ийх үү. А энэс хойшоогоо л эдгэр чинь ухаан орхотод байсан учраас эдгэр чинь ингээд энэ дээр яаж тоглолт ийх үү, яаж юу яах вэ гэдэг айл эдгээр мэддэг болчихлоо. Санаа зовлоо. Сошиалд ганц гайгүй яваа юм да одоо чи. Гэтэ уучлаарай. Би наач айгүй эсрэг байр суурьтай байхгүй. Одоо энийг он ярьдаг чи айгүй шатдаг байхгүй. Зөөр юм хөгжлийнхаа гайп л байхгүй юм чи. Хүмүүс яг одоо жишээл танаа оныхнаас ингээд та хэд бол гайгүй ярьж сурцсан байд. Эдгээр сураагүй гэхээр сонирн байхгүй. Зүгээр яг энэ хөгжлийнхаа явцыг дагаал явчмаар байгаа. Ууг нь. Одоо жишээл би ингээд тухайн үед гэдэг өөрөө бас он ярих гэдэг. Одоо жоохон байхад за нэг сурагч сонин гэж байлаа тий. Цог сонин гэж байлаа. Айгүй эрэг мэдээлэлтэй BB-гээ сонин. Жишээлбэл одоо 97 оны тэр Джеймс Кэмероны Titanic кино байна. За Life is Beautiful байна тий. Нэг хүүхдэд танк хийнэ гэж худлаа ярьсараа нэг дайныг дуусгадаг. Тэр шингэхэн бүтгэж юм. Тухайн үед одоо ингээд нэг юм манай улсын өөрсдийнх нь яг соёлын бодлого олон нийтийн радио телевизээр гаргаж байгаа зүйл контентууд айгүй гоё эрэг байсан баг. Shirley Temple, Буржгар устнууд тэгээ Буржгар уст шуурын туугдагсад гэл энэ классик юм үзсээр хагаад бидний одоо юу гэдгийг суур айгу зөв тавигдсан ахгүй анханасаа. Гэхдээ тэгтээ бас нэг талаараа зөв тавигдсан юм шиг мөртлөө бас амар их дутагдал. Тэр чин дээшээ. Танахаас дээшээ он яг энэ доор коммент дээр байгаа. Бид өөрөө бол ийшээ гэдэг юм байна шүү дээ. Үгүй тэгээ. Манайхан гэдэг шүү дээ. Манайхан гэдэг. Төсөө бол чирж авчирчих гэдэг. Дэлхийн чиг хандлага гарах юм бол Төсөө 80-аад оны сүүлд нас чирж авчирчих гэдэг. Бүх насны гоё блогрууд байгаа шүү дээ учиртай. Одоо учирдаасаа асууя гэдэг чинь манай талаас. Насаараа суух гэдэг юм аа. Тэгээ ийм юм би зүгээр цаагаараа юу хэлэх гээд байна вэ? Энэ ингээд тэгээ энэ дээр яг тэр нөө түрүүний одоо яг энийг үзэж байгаа улсууд яг мэдээд авах л дээ тий ингээд энэний их сурвалжуудаас авах. А гэсэн чинь сая би бас энийг судлаад үзчихээ. Солонгост одоо байдгийн манай Монголд хараахан би тэрийг олж хараагүй байна л да. Солонгост болохоор одоо энэ ингээд нэг сошиал дээр ингээд нэг мэдээллүүдийн урсгалыг ингээд зохиомлоор ч юм уу тий ингээд явуулаад байгаа энэ дээр анализ хийж энэ дээр хариуцлага тооцоолдог амар том байгууллага а бүр ингээд сэтгэл зүйн маш том салбар байдаг юм бэл. Хамгийн амар дижитал яамнууд бол байгуулагчлаа. Тэгээд энэ дээр болохоор яагаад энэ мэдээллийг ингэж амар нийгэмд ингэж хүчтэй гаргаад одоо ингээд те зохиомл одоо аккаунтууд ингэж гаргаад ингээд энэний үр дүн юу вэ? Энийг ер нь хаанаас хин ингэж гаргаад бүр тустай баг ажилтдаг юм бэл. Яагаад гэвэл эн чинь өөрөө нөгөө сошиал энэ орчин чинь өөрөө манай Монголыг утгах юм Солонгост арай төрүүлээ явцсан учраас бидний дараагийн хийх алхам бас яг л энэ л байх хэрэгтэй юм бэл. Тэр нөгөө уучрал хэлжсэн шүү дээ те. Одоо их хурал дээр ийм байгуулад ингэсэн. Тэгвэл яа харахгүй энэ одоо дахиад дараагийн 5 жилд нэхэгдэл юм бэл. Одоо энэ ингээд давлгаал мэдээг ингээд нэг 7 хоног эсвэл өглөө босоод ирэхэд нэг мэдээлэл ингээд сошиал дээр бүүн болцсон байдаг те. Энийг ингээд учир шалтгааныг тодорхойлж анализ хийж тэн дээр бодит мэдээллийг өгдөг. Энэ ийм үр дүнтэй учраас ийм юм явуулаад байгаа шүү. Тэгээд тэрэндээс хүмүүс айгүй их тэр одоо вебсайт ч юм уу тэр юмнаас айгүй их зөв мэдээлэл авдаг юм бэл. Тэгээ араас нь яг Солонгос гэхээр ярихад одоо нөгөө YG, JYP тэгээ SM Town гэл том продакшнууд шүү дээ. Тэд нар чинь ингээ ерөөсөө яг юм артистуудаа бүр айгүй олон жил бэлдээд нэлээд хангасныхаа дараа нь соёлын яамнаас зөвшөөрөл авд юм. За ийм утга агуулгатай ийм дуу. Тэгэнгүүт ингээ хөдөө орон нутгаар нь явуулаад хамгийн том зах зээл нь Сөүлэр болгон бүх Солонгос тэгээ Азад гарах эрхийг өгдөг. Энэ чинь тэгээ нөгөө нэг дуу хөгжим сонсож даган дуурайж байгаа хүүхдүүдийн чинь соёл хүмүүжил анханасаа тавигдана. Тэрэн дээр анхаарна. Дээрээс нь одоо жишээ сая сүүлд Солонгосын нэлийн эдэн алдартай нэр бүхэн хамтлагууд асуудалд ороход гэл ингээл блоклол авчиж тавьчихдаг. Соц үед манай Монгол кино миног ч гэсэн хийдэг байсан юм зү. Тэгээд соц юм ч байгаа бодсоор гэхдээ тэр чинь ингээд нөгөө одооны энэ задралыг манайх илчлөөгөө гоё идэхгүй ш сошиалдах илчлөөгөө. Уга бид нэр штэ сошиалаар штэ юу л бол юу явах ёстой байхгүй. Ер нь бол. Зүгээр тэрнээс яг юуг нь бид нар яг жинхэнэ мэдээлэл юм бэ, юу нь хуурамч юм бэ гэдгийг ялгаж сурахад л гол утга нь оршоод байгаа. Тэрнээс биш энийг явуулж болохгүй гэл эхлэх юм бол тэр чинь хэцүүлтэй. Гэтэ яг хөө. Гэтэ тэрийг бол тэгж чадахгүй л дээ. Угаасаа тэгж болохгүй байхгүй. Тэр яваад байгаа мэдээлэл дээр анализ хийж энэний яваад байгаа мэдээлэл ийм үр дүнтэй шүү. Ингээ яваад байгаа шүү гэдгийг тайлбарладаг. Одоо хардаа тэр хамгийн сүүлд тэр UB Life гэх сайт дээр айгуу гоё юу гарсан байлээ, тийм пейпер гарсан байлээ. Яг юм хуурамч мэдээллийг яаж ялгах юм бэ бид нэр тий?
За тэр жиргээд байгаа аккаунт нь яг ямар аккаунт юм? Зорилго нь яг юу байгаа даа тий? Хуурамч юу мэдээллийг ялгах чи айгүй амархан юм байл шүү дээ. Би тэрийг уншсны дараа бүр үнэхээр нэрээ ямар амархан юм бэ гэж бодсон. За юу яг зорилго нь юу энэ аккаунт нь хэнийх юм, юу юм, ямар байгууллагаас юм, ямар хүнээс юм. Тэгээ улсын хурлын гишүүнээс юм уу, хинээс юм уу ингээл ойлгомжтой болчихж байгаа. Энэ бол хэдхэн мэдээллийг ер нь нэг гүйлгээл ерөнхийдөө харчгаад л тий. тухайн аккаунт юу мэдрэгдээл эхэлдэг. Энэ болгон дээр яг юугаа хийцэн? Одоо яг зүгээр хариуцлагатайгаар хэлэхэд энэ цахим бодлогын төр хорооноос юм хоёр тогтоол гаргацсан. Одоо нэвтрүүлэг дээр ингээд гаргаад үзүүлчих шил та тий. Хоёр тогтоол гаргацсан. Тэгээ энэ хуурамч аккаунт, энэ verified болгох, за нөө нийгмийн сүлжээнд хүний эрхийг хангах чиглэлээр тий. Хүүхдийг дэдгэрийг хүмүүж төлөвшөлт, сөрөг нөлөө үзүүлж байгаа мэдээлэлээс хамгаалах тухай гэдэг хуулийн төсөл. Эдгээр ингээд бүгдийг бэлэн болго хоёр тогтоолоо баталсан. Одоо хуулийн өргөн байх чинь. Тэгээ одоо нөгөө сонин дээр чинь хэдэн настай хүүхд үзэн тэднээс нааш үзэхгүй бүх контент болгон дээр тэгж насны ангиллаа тодорхой болгохгүй бол юу үзэхээ ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Тэгээд сая одоо тэр лилигийн хэлдгээр нөгөө юу авахаа олж авах ч гэсэн юуг дагахаа өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд албатай юм шиг албатай юм шиг дагчаад тэрэндээ бухимдаад идэг. Нөгөө би нэг хоёр барилгачны онгоо ярилцсан. Хоёр барилгачны барилга дээр ажиллаж байгаад хоёулаа нөө ихнэр нь хоолыг хийж явуулдаг. Тэгээд өдрийнхөө цааны цагаар дандаа хоол иддэг байхгүй. Тэгсэн чинь нэг удаа хоёулаа суугаад хоолоо идэх гээл саваа гаргаад хоолынхоо сав ингээл онгойлгосон чинь дахиад өндөг зайц гэд уурладаг байхгүй. Айгүйх нэг нь бухимдаад нөгөөт нь хин хийсэн гэсэн чинь нөхөр өөрөө л хийцэн. Өөрөө бэлдээд аваад ирсэн тийм. Тэгсэн мөртөө түүндэл өөрөө л бухимдаал идэг. Тэрээс дахгүй ч болно шүү дээ. Үнэхээр таалагдахгүй хүнийгээ заавал тэр дээр Facebook-ийн дагаалуугаар тэгэл доор нь илдүү юм байна. Өөрийгөө стрессдүүлэл үнэхээр таалагдахгүй дагахгүй. Тэгэл үзэх телевизээр үзэх сонинол ууштэй гэл явахгүй. Сүүлийн үед би бол юу яагаад байна шүү дээ. Ингээд сошиалд айгүйх цаг хугацааг өнгөрөөд байгаагаа ажиглаад тэгээд цагаа айгүй багасгаж байгаа. Тийм тэнгуүтлээ яг өөрийнхөө сонирхдаг. Тэгээ үнэхээр бүр ингээд байж ядал Hollywood gossip сонсмоор санагдах юм бол нөгөө entertainment руугаа орчиж जैन тий. Эсвэл цаг үеийн мэдээлэл авмаар ах юм бол нөгөө нэг эрүүл мэндийн яам гэдэг ш. Тэгээд нэг хідэн ийм дагдаг хүмүүстэй тэрнлүүгээ л орж мэдээлэл авч байна. Ялангуяа ийм сошиалд өнгөрүүлж байгаа цаг хугацаа бол айгүйх танахыг юу яаж байгаа. Таны хувьд яаж юм? Би сошиал мацаг барьж байна. Сүүлийн 3 хоног. Сайн байна. Ер нь нэг сард нэг 3 хоног сошиал мацаг барьчихвал бас зүгээрээ. Тэгэхгүй бол нэр хүндрэлтэй байна шүү дээ. Номыг чинь эргүүлээд хуудсан эргүүлж яхад чинь анхаарал төвлөрдөг шүү. Чи бас дээр хэлж ирсэн шүү. Зүгээр нэг гар утсаар ном унших, мэдээ унших. Номын хуудас эргүүлээд уншина гэдэг чинь. Ер нь 10 гаруй жилийн өмнө хэлж ирсэн үг байна. 10 жилийн өмнө тэр манай хан тулга 25 дугаар сар 15 жилийн өмнө хан тулга гэж залуу шүү дээ. Хан тулгач манай үеийн модны сайт одоо хан тулга анх гарч шүү дээ. Хандлага битэрийг суулгаад ном чухлуу, интернет ном чухлуу битэр мэтгэлцээнд ороод. Тэгэхээр над руу тэгээ болт. Энэ номыг чи ингээд гар утсаар уншин шүү дээ. Юугаар ч уншин. Чөлөөтэй шүү тэгэхээр би хэлсэн юм. Хуудас эргүүлээд байж байгаа чинь төвлөрөх юм байна. Манай модонд орсон те хандлага чинь. Сая нэг юм бас судлаа уншиж байгаа юм л да. Сая би юугаар бол амралтын 3 өдөр бол 3 ном уншаад дуусгачих. Яг энийг л одоо сошиал дээр. Тэгээ 3 ном уншаад дуусгасан байна. Тэгээ яг тэр ном дээр бас нэг гарсан судалгаа байж байгаа юм л да. Одоо цойлогч тэгээд еврейчүүдийн тухай энэ ном уншсан. Бүжин ламын бичсэн. За тэгэхээр энэ дээр нэг юм судалгаа байж байгаа. Ер нь бол насан турш нэг сарда 115 цаг зурагт үзэж тийм байна. 150 гаруй цаг сошиалд орж тийм байна. За тэгвэл өдрийн 3-1 хугацааг унтаж өврүүлдэг бол ер нь 19 хоногийг бид нар ерөөсөө энэ зүйл зарцуулаад байна гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол яг насан турш хүмүүсийн хувьд бол бидний хувьд бол бас жишээ нь харамсалтай зүйл тий. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд тэгэхээр дээрэс нь одоо нэрээ бас өөрийгөө ингээд удсан сошиал бас баггүй хугацаа ингээд зарцуулж байгаа юм байна гэдэг. Зарцуулж байгаа юм байна гэдгийг анзаарч байгаа. Гэхдээ одоо сая сүүлийн 3 хоног юу хийсэн гэхээр яа харахгүй нөгөө 0-ороо суучаар сошиал гэдэг ингээд гүйлгэжтэй. Нилээ удаа сууччихсан шүү дээ тий. Тэгэхээр одоо яасан гэхээр сая сүүлийн 3 хоног ямар том дэвшил авчирсан гэхээр өглөө шууд нэг подкаст тавиад юугаа утсаа болохоор би галтгооны ширээн дээр тавьчихаа. Тэг өөрөө 0 орч. Тэгээ тэрийгээ сонс. Тэгэл эн чинь бас айгүй бүтээмжтэй асар хурдан босоод ирдэг юм нөгөө нөөлд ингээ суугаад яг сошиалоос хүн хэрэгтэй мэдээлэл олж авдаг. А гэхдээ тэр хэрэгтэй мэдээлэл олж авахын тулд хэрэггүй асар их мэдээллийг дундуур нь ингэж явуулж байгаа юм байна тийм гүйлгэж идэв.
Нэг бол авч ийн үнэхээр авч байгаа хэрэгтэй. Тэгтээ биш. Үнэхээр одоо яг тэр хэрэгтэй мэдээлэл аваад тухайн зөв их сурвалж руугаа бас ор. Тэгэхээр би одоо өөрийнхөө хувьд бол энэ сошиал хэрэглээг тодорхой хэмжээнд бас хязгаарлах хэрэгтэй юм байна. А жишээ нь одоо тэн дээр бас хэлж байгаа. Өглөө нэг аятайхан пост оруулчихвал магадгүй хүн энэ постн дээр нь хин юу өвччихэж хідэн лайк дарчихгээ магадгүй те. Ингээд нөгөө төвлөрөх боломж, сая төвлөрөлтийн талаар ярьж штэ. Яг нөгөө гол үндсэн ажлууд дээр төвлөрөх боломжийг бас сатааруулах нэг юм том хүчин зүйл болоод байна гэнэ л. Тэгэхээр магадгүй тэр пост энэ тэрийг бол ажлын бус цагаар те. Магадгүй түрүүнхэн давхан надад бас нэг тэр оргил цаг өдөр Instagram гэл бас өөрийнхөө нас харуулж байгаа. Тэгэхээр тэр орой морой тэр яг тэр үедээ магадгүй мэдээлэл оруулж те. Тэр үед бол яг хамаг ирчүүч нь одоо нөгөө ирчүүчтэй энерги их байдаг үе чинь тэр өглөөгөр л өгдөг байхгүй хүнд бол ямар ч үнэтэй. А тэрнээс тэр үедээ хамгийн чухал ажлууд дээр төвдөр. А тэрнээс хойш бол асуудал биш те. Тэр сошиал руу орно өөр бусад зүйлс хийн үү тэр нь бол хамгийн чухал зүйл зорилгын төлөө явж байгаа бол тэр өглөөний тэр цагуудаа бүрэн дүрнэл ашиглаа гэсэн санаал юм байл л дээ. За ер нь ийм байна. Одоо энэ яриагаа ингээ сайхан дүгнүүл ингэж байгаа юм. Ер нь манай одоо оролцогч нар маань одоо жишээл манай ганц эмэгтэй Лили маань жишээл одоо юм олон улсын хэмжээнд үзэж байгаа Холливуд Молливуд гэл. Яг одоо яг нэг үгэл нийгэмд одоо залуучуудтай хандж байгаа хандлага за тэр Холливуд нь байг. Зүгээр энэ эрүүл мэндийн яам, корона, за Монгол улсын дотоод мэдээлэл үйл явдал те энэ дээр яг үнэн зөв дээр нь олж чадахгүй байна. Энэ дээр бас яг буруутгах байгаа нэг юм энэ ботууд их хийцэн. Дээрээс нь сошиал их хэрэгтэй гэдгийг одоо энэ мэдээллийн одоо компаниуд ойлгонгуудаа хяналт авах гээд нийгэмд айд үүсгэж байгаа шууд. Пэйж үүсгэл тэнтэгжээ. Цэг гэл. Тэгээд тэрийн заавал нөө цэг дээр нь дарж ордог. Тийшээ дарангуу дахиад дараарай гэл тийшээ орчдөг те. Мэдээнээс илүү их комент доор нь явж байгаа. Мэдээнийх нь багаас илүү баг доор нь ажиллаж байгаа жишээ нь явах. Нөгөө хүн дээр нь хэрэлдээл ингээл явдаг. Түрүүний яг нэг онгоо ярьж шин. Өөрийнхөө харах хандлагаа өөрчилчүүлдэг зөв өгдөг шиг. Би бас нэг хэсэг сольсон баг. Өглөө нэг 6 цагт фитнес явж үзлээ нэг 10 хоног. Амар хүмүүс явд юм байна. Тэгэл өглөө би чи өөрөө эхний 2 3 өдөр дасж байгаа дараачих тэр гүрэж очиж байгаа. Айгүй гоё хэмнэл аваал те. Гоё дуртай дуугаа сонсоол, подкаст сонсоол. Тэгэл гэртээ их дараал хүүхдээ гарах цаг ихсээл. Дараа нь дахиж цаг гараал тэгэл зурагт мурагт үзэл унтах юм. Ингээд жишээл өөртөө хандлагаа солихгүй бол яг энэ нөгөө нэг манай монголчууд ч бас яг нэггүй тэгээ хэлэх болчих واخа. Аз гэхэд бас биш. Яг амьдралын юм аяг энэ европчууд юм шиг идж байгаа хоол, сонсож байгаа дуу, хувцлалт ч юм уу те. Юм болгоныг мэддэг сониуч. Тийм мэддэг сониуч тэгээ юм болгоныг өөртөө дүгндэг. Хамгийн амар юм нь ингээд бүр хит аддиктэд орчдөг хүмүүс байгаа тоххой. Бүр улсаараа тухайн парламентын нэг гишүүн хүртэл Candy Crush-д орсон байсан санаж байна уу? Тийм үе хүртэл байна гэж бодохоор амар талын юмыг мэдээллүүдийг ер нь хийх нь манай залуучууд мэддэг ш. Та нар бүгдээрээ л энэ сурж ирсэн байлгүй. Тэгэл ангийнхаа гадны хүмүүстэй хажууд мэдгүй бүх юмыг монгол хүмүүс илүү мэдчихэдэг байхгүй. Тэгэл нөгөө жишээ нь наазахын сакс ч гэдэг юм уу хөгжим гээл энэ бүгдийг бол гадны оюутнууд бол гадны оюутнууд мэдгүй. Ялангуяа хятад оюутнууд эдгээр бол бүр хэцүү ш. Тэр талын мэдлэг бол монгол хүмүүсүүд айгүй энэ задгаа бүгдийг айгүй хурдан авдаг ш. Бас тий. Энийг бас зарим төлөө шүүлтүртэй болгочихвол тэгэл зүгээр. Тэгээд дээрээс нь түрүү ярьсан хандлага гэдэг тухайн үед бидний үед ч бас яг амар гоё мэдээлэл их сурвалжууд байсан баг. Хандлага цэком асуулт орлоо. Тэгээ сакцэг юм ээ гэл те дандаа гадаад мэдээлэл те асуулт хүртэл байдаг. Тэр одоо яг өөрсдөө хандлагаа өөрчлөхгүй бол 1000 гоё сайт гараад 1000 орчуулж өгөөд 1000 одоо хүртэл UB info unread-ийг мэдэхгүй л байгаа байхгүй залуучууд бол. Тэгэхээр энэ мэдээлэлд хандлага нь бидний уриалгаас биш өөрсдөө л юу анханасаа оролцоо. Тэгээ хамгийн амар нь одоо нэг Шанхай гэдэг ярьдаг шиг 2 жилийн Шанхайд байсан. Манай одоо тэр Бавшан гэдэг одоо жишээл Баянгол дүүрэг гэдэг шиг. Тэгээ тэрэнд байгаа хүн ам 4 сая. Тэгэхээр тэр 4 сая хүн ингээ болоод байгаа. Тэгээ хот нь өөрөө 30 сая, албан бус 2 сая хүн байдаг гэж байна. Виз өгөөгөө одоо Шинжаан Минжаач. Тэгсэн ирээ тэд нар чинь ингээ мэдээллийн бодлогоор одоо жишээлбэл метрон дотор нь ингээ шууд уриалдаг ч юм уу те. Сая жишээл тэр Багнар дүүрт айгу зүг ажилласан байл ш. Шууд ийм онцгой байдлаар машин явж байна. Анхаараарай. Зам хаасанд бол ингээрэй тэгээрэй гэл ингээ шууд мэдээлэл явдаг. Тэгэхгүй одоо хүртэл 21-р зуунд саяын voice message ч юм уу нэг спамд ч юм уу те итгээ явчихдаг. Тэр бол амар эвгүй зүйл. Эвгүй гэдэг. Амар хэрсэн шүү тэр мессеж те. Өгнүүд одоо харин өөртөөс нь л болох юм байна да гэдэг шиг. Бид тэр одоо дөвөнчгээ одоо таны хийснээр байхгүй байна мэн гэж буруутгаад гэсэн үг. Би тий өөр өөрөөсөө хариуцлагатай байл гэж тий. Одоо жишээлбэл би хэлэх гээд байгаа юм та одоо дараа нь дүгнчихгүй.
Яг нэг сонссон дуунаас хүртэл амар гоё тийм нэг мотивац авдаг штэ нэг жоохон байх юм. Тэгээд кино үзэл те тэр Magic Mike-ыг үзэнгүүтээ хүмүүс айгүй их бүүзээ утас руу шидээд нөгөө нэг Jordan шиг болно гэж боддог шиг Spider-Man-ыг үзээд маш олон хүүхдүүд ингэ өсөрсөн. Энэ дэр ганцхан зүйл юм жилгээд. Одоо ерөөсөө нэг ийм 7-7 хоногор нэг ийм сенсацууд гардаг болсон тийм. Яг зөв. Тухайн сенсацыг бүгд сенсацийн судлаачд болсон. Нэг юм гарлахад тэрэн дээр бүгд ерөөсөө дээд зэрэгээр мэтгэлцдэг болсон. Уул нь тийм биш байгаасаа л гэж бодоод байгаа. Өөрөөр хэлбэл хүн ер нь ямар ажил эрхэлж байгаа, юу зорж байгаа мөрөж тэр зүйлдээ маш их цаг хугацаагаа зарцуулдаг. Тэгээд яг тэр мэрэгчнүүдийн үгийг сонсдог. Ийм л байгаасаа гэж байгаа. Бодоод байгаа юм л да миний хувьд бол тий. Яг л зөв их сурвалжаасаа мэдээлэл авч тэр зөв их сурвалжаа хүлээж идэг тий. Тэрнээс бусд үед бол урт ажиллаад анхаарат. Урт ажиллаад бид нар үнэхээр сайн хийж чадах юм бол тэгэл энэ улсын хөгжлөд чинь бас нэг том хүчин зүйл болоод явж байгаа учраас. Ийм хандлага. Тэгээд дээрэс нь бид нар энэ хандлага хүүхдүүдийн хандлага гэдэг бүх зүйлийг өөрсдөө үлгэр дуурааж үзүүлэх ёстой тий. Дор хайл нэг самбар дээр нэг цэг зурдаг шүү дээ. Цэг зурчаад юу харагдж ийм гэхээр цэг харж ийн гэдэг биш. Сайхан цагаан таллыг харж ийн гэж яагаад ч цэлгэр том талбайг харж ийн гэж яагаад. Эсвэл тий юу гэдэг энэ хандлагыг өөрчлөх гээд байна л да. Нөгөө бас нэг юм зураг явж байдаг шүү дээ. Нэг гудамжинд цэвэрлэгээгээд явж байгаа нэг ээж нь хүүхдтэй чи хичээл хийхгүй ийм болно шүү гэж ярьдаг. Гэвч нөгөө зурган дээр тайлбар нь байсан гэхээр миний хүү одоо ирээдүйд энэ хүмүүсийн ажиллах энэ орчин тий амьдрах энэ орчныг илүү сайхан болгохын төлөө ингэ сурч хөгжих хэрэгтэй шүү гэж. Өөрөөр ийм хандлагын асуудал эцэгчүүдийн хүүхдээ үлгэр дуурайл үзүүлж энэ асуудлууд ерөөсөө энэ бүх ийм энгийн зүйлээс л бас эхлэнэ гэж хараад байгаа юм да. Тэгэхээр бид нар бас өөрсдийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр энэ 3 сая монголчууд уул нь бид нар 10 сая байсан бол хөгжин 20 сая байсан бол хөгжин биш юм а тийм. Нэг хүн 3 хүний дайтай сэтгэж хөдөлмөрлөж чадах юм бол бид нар энэ улс юу авах тий дорол хөгжөөд ирэх юм боломж байна. Тэгэхээр бол энэ хөгжил бол ойрхон гэж уул нь харж байгаа юм. Дор хаяж 2000 даа гэж. Энэ ихтэй автаад сая диний юм хэлчихсэн. Би юу хэлэх гэж байлаа гэсэн бит. Гэхдээ ийм олон нэг гой залуучууд донд орцсон ч. Алийг хэлээд байна. Загас бол живхээ мартаад өгчий гэсэн ч. Би сая ингэж хэлэх гэжсэн. Сошиал орчин биш тээ нэг ийм хандлага байх шиг байгаа юм. Гэт бүх хүн бүх юмны талаар мэдэх ёстой юм шиг. Тэ одоо жишээлбэл би бол би биеийн тамирын багш хүн тий. Тэгэхэд надаас элдв юм бити асуул та тий. Тэгтэн би мэдхгүй гэд хэлчмээр байгаа байхгүй тий. Гэтэл ингээд мэдхгүй байх юм бол айгүй тийм эвгүй байдалд ороод тий. Нэг тийх юм шиг ийм хандлага бас айгүй хажиглагдаад байгаа. Мэдхгүй юм а мэдхгүй мэддэг юм а хамгийн сайн мэддэг байвал бас асуул хариулж байна. Тийм гоё арай нэг тийм цэгцтэй болох юм болов гэж би бодогдоод байна. Үнэхээр гоё мэтгэлцээ тухайн асуудлаар мэтгэлцээ үл үнэхээр өөрийгөө бэлэн биш гэж бодож өнгөцгөн авсан мэдээлэлээр бид нар хариулт үзүүлэхээс илүүтэй түл нэг цаг гаргаж ягаад бүрэн судлах хэрэгтэй. Судалчаад харин олон их сурвалжаас авсан мэдээллээрээ ярилцаж байна. Энд ийм сурвалж байна, энд ийм байна. Энийг яагаад ингэж одоо дүгнэж байгаа юм те. За хүмүүс ч асуугаад байгаа ш дандаа. Хөөж танаа их хурлын гишүүч бүгдийг мэддэм үү гэдэг. Тэг айгүйх гайхаад байдаг шүү дээ. Яг бүх сэдвээр ярьдаг юм. Бүх юмны дарга юм уу? Бүх юмны тийм байгаа шүү. Тэгэхээр би Английн парламентын танхим сурлал ярина. Би зөвхөн эдийн засгийн чиглэлээр ярьдаг бол тэргээл ярина. Тэгээ өөрөختөр ярина. Зүгээр санал хураах болохоор хонх дуурал тэгэл үрж ирэл үүдэндээ бүртгүүлэл орж ирээ санал өгч. Буцаа гараа авчих. Яг чиглэлээр ярина тий. Бүгдийг мэддэг хүн гэж байхгүй шүү. Мал ярина. Тийм ч учраас би өнгөрсөн 4 жил ч их тэгжил явсан. Ерөөс өөрийнхөө мэддэг юмыг мэдсэн шиг мэдъя. Тэгээ бүгдийг мэд. Тэгэхээр сошиал дээр чинь бүр эрдэмтэд төрчөөд шүү дээ. Тэ бүх юм тэр айгүй хэцүү аа. Тэгэхээр өнөөдрийн эндээс бол дүгнэхэд бол зүгээр хандлагаа бол бүгдээ өөрчлөхийн төлөө явах хэрэгтэй. Дэлхийд дахин чи өөрөө тэ манай мэдлэг чадвар дадлыг үнэлнэ гэж боловсролын хуулинд заасан байгаа байхгүй. Уг нь мэдлэг чадвар хандлагыг бид нар үнэлж бэлдэх хэрэгтэй мэн хүүхдүүдийг. Тэгэхээр мэдлэг чадвар хандлагын төлөө явъя. Тэгээ энэ хандлагаа өөрчлөхийн төлөө. Энэ бол анхан шатны гар утсаа бариад эхлэхээс чинь юун дээр лайк дарахаас чинь тэгээ юун дээр комент бичгээс чинь магадгүй хүүхдүүдэд те залуучуудад ингээ хэлэхэд бол үнэхээр хандлагаа өөрчлөхийг үйл дээр гар утсаа барихаас чинь эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр хүндэлдэг танд зөв мэдээлэл өгдөг хүмүүсийгээ дагаж тэр хүмүүсээр үлгэр дуурайл авч яв таалагдахгүй байгаа бол заавал алга байхгүй. Тэ оюутнууд хуушурны ганзанд ороод хоол идэхтэй бол ямар их тостой юм бэ гэж хуушураа идээд дуусгачихж байгаа шүү дээ. Хоолоо муулсаар байгаа идэж дуусах шаардлага байхгүй. Тэг хоол болохгүй л байж штэ тий. Тэгэхээр үнэхээр дургу байгаа бол орхиод
өөрийн хүсэл сонирхдаг зүйл рүүгээ явж ингэж сонголтоо хийж байгаасаа гэж хүсэж байгаа. Миний зүгээс бол зөв та нартай ярилцж байгаа надад бол сайхан байна. Яагаад тэгэхээр яг шинэ үе те одоо юу хүсэж байгаа, юуг мэдж байгаа гэдгийг бүр одоо та нараас сонсхийг хүсэж байна. Яагаад тэгэхээр би ч бас Instagram-да ороод Facebook-д орохоор төөрөөд бас бастайгаа адилхан шүү дээ. Facebook-д ингээ эргүүлэнгүүд чинь бас үнэн худлыг нь ялгах гэж цаг шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр те Instagram-д орсон зарим нэг ингээд тэгээ энэ дотор хэрэгтэй нь айлуу хэрэггүй нь айлуу бас цаг хугацаа шаардж байгаа байхгүй. Тэгэхээр юм шүүлтүр байнга ингээд хийж байгаа учраас одоо та нартай ярилцж байгаа надад сайхан байна. Би зүгээр одоо залуу одоо тий бас их хуралд гарсан одоо нэг шүүнийхээ хуваар тий нэг талаасаа залуу хүнийхээ хуваар нөгөө талаасаа бол одоо зөвхөн нэг тойргийг биш те бас залуучуудад төлөөлөх гэсэн. Чи залуу хүн байж хэлээч гэдэг би ийм тойргийг сонгохтой болчиход байна шүү дээ. Миний тойрог гэдэг чинь залуучууд тэгэхээр хэлээч та чи залуу хүн бол хэлээч. Залуу хүн бол хэлээч те. Чи арай ойлгох байл билээч гэдэг ингээд над чинь маш их шүүмжлээд ирж шүү дээ. Тэгэхээр түүнийг хийхин тулд би залуучуудтайгаа хамт байх хэрэгтэй юм байна. Тэ тэр залуучуудын сонирхдаг тэр Instagram дээр нь тэр Facebook-д нь те залуучуудтай группт орж мэдээллүүдийг авч явах хэрэгтэй над чухал болохоос биш зүгээр л өдөр тутмын сонингоо уншаад тэрнээсээ гардггүй байх юм бол яг өнөөдөр хэрэгцээг бол мэдрэхгүй л те. Тэгэл нөгөө нэг Төвшин баярыг шаалаад байхгүй юу? Энд чинь нөгөө гинт пүн ингээ явцсан чинь. Тэгэхээр чинь аягаад энэ чинь өөрийгөө 20 нас мастай гэдэг. За төрсөн өдөр. За баярлалаа. Бид үрж байгаа 21 үү? 20 өрлөө. Яаж аргагүй фолловеруудаа хүндэтгээд өөр төрсөн өдрөөр хүртэл орж штэ. Өөр юм аа. Ингээд сая ингэ сонсохоор ингээ бүгд яг хандлага өөрчлөх хэрэгтэй юм байна. Залуучууд гэдэг дээр яг сүүлийн дүгнэлт нь яг бүгд нэгдээд байна тий. Тэгээ би яг энэ дээр бас хандлага гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Бидний харах өнцгөө хэлээд байгаа юм болов уу гэж бодсон байхгүй. Тэгээ би яг сүүлийн одоо яг 6-7 жил Шведэд амьдралаа л та. Тэгээ тэнд байгаа ингээ залуучууд яг өөрийнхөө үеийн залуучууд юу яг юу хийж байна? Надаас доошоо юу хийж байна? Нөгөөний хандлага яаж байна гэдэг ингээ харлаа л та. Чи яг үнэндээ бол бид нар бол маш их хайрцаглагдсан байдаг юм биш. Бид нар бүр багаасаа 10 жилээсээ эхлээд хайрцаглагдсан байсан учраас сошиал дээр ямар нэгэн мэдээлэл явахаар тэн дээр амар эмзэг хүлээж авч яг одоо хайрцагнаас сэтгэж чадахгүй учраас тэрийг сенсац болгоод байгаа юм байна л те. Яг энэтэй адилхан Шведийн залуучууд бүгд Instagram хэрэглэж байгаа юу? Facebook хэрэглэж байгаа. Гэхдээ тэд нар шиг 7 хоног болгон тийм бүү мэдээллүүд явдггүй юм билэ. Яг үгүй тэд нар чинь хайрцагнаас гадуур сэтгэдэг учраас тэнд ямар ч мэдээлэл явж исэн айл хэдийн их сурвалжийг хаанаас яаж мэддэг. Дээрэс нь бүх юм нөө шал өөрөө сэтгэдэг учраас тэнд итгэхгүй тэрийг цаашаа шеэрлээд авах шаардлага байхгүй. Юун дээр лайк дарж, юун дээр одоо юу яахаа айгүй сайн мэддэг юм бэл. Нөө сэтгэлгээ нь хайрцаглагдаагүй учраас бид нар амар сэтгэлгээндээ хайрцаглагдсан байна гэдэг юун дээр мэдсэн гэхээр нөгөө комеди лабын нэг нүцгэн зураг тавьчихсан шүү дээ. Тэн дээрээс би мэдсэн баг. Бид нар бүр нүцгэн ирчүү зураг авахулах тэрийг харж чадахгүй болтлоо хайрцаглагдсан байгаа байхгүй. Тэр чинь болохгүй юм байж тээ гэдгийг тэр доор нь одоо бүр алаан болж байна. Тийм дээр нэг хүмүүс залуучууд нүцгэл ахуулцад байна шүү дээ. Яаж чадна те? Тэгэхэд бид нар тэрийг харж чадахгүй болтлоо хайрцагдагдсан байгаад л харамссан байхгүй. За бас нэг охин саяхан нэг аимшигтай хөвгтэй дууллаа шүү дээ. Тэгэхдээ тэр охиныг яг тийм юм шиг бид нар бодоод байгаа байхгүй. Тэгэхдээ яг үүндээ бидний айс топийн бүр тэрнээс 7 дор дуулдаг гэсэн биз дээ. Аяач тэгдэг байсан шүү. Тэр жоохон охиныг бүр тэр дуулж байгаа юм чинь шүү. Тэр жоохон охиныг тэрнээс одоо тэгж дууснаар нь тийм гэж бодоод байгаа байхгүй. Яг тийм болоод бид нар хайрцагд сая тэр дууг нь би хүртэл энэ дээр татаад авчихсан байна. Сонсож байна. Хоёр дахь нь хараа. Тийм. Тэр дуу хараа хоёр дахь нь уустай. Чи өдөр тэр 168-ын дуун дээр яаж бүжиглөө? Тийм. Тэгэхээр бид нар хайрцагд сэтгэлгээгээл энийг л өөрчилчих хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар энэ бүх мэдээлэл дээр ингэ сенсацлаа хүн болгоод шаардлага дууг нь бүр татаад авчихсан. Сонсоод машин дотор. Нэг юм айгу эргэлзээ төрүүлж байгаа хгүй. Биднэрт яг хин хизээ хаанаас энийг болно, энийг болохгүй гэдэг мессеж өгөөд байгаа юм бэ гэдэг нь амар сонирн байгаа даахгүй тий. Тэгээд би тэгтээ сүүлд бодсон одоо хамгийн их бид нар чинь одоо юу яагаад шүү дээ. Хамгийн их нөлөөлж байгаа юм тэр Монгол тулахны 100 өрхөн байна тий. Тэгэл нэг юм яг улмал хайрцаглаад л байгаа нэг тийм хідэн контентууд байна. Улмал ингээд миний чигээ хайрцаглах ёстой л доо.
Юу гэсэн үг юм? Та тэндээ тайлбар хийдэ яагаад? Зарим юм бол хайрцагтаа л авах хэрэгтэй шүү дээ. Юу хайрцагтаа байх хэвээр, юу Яг хайрцагтаа юу байх хайрцаг? хэвээр. Тэгэхээр чи бид нар нөгөө энэ сошиал дээр яваад байгаа мэдээлэл чи бүү. Одоо жишээлх юм бол хардаа ингээд их орон илгэн садан гэл тэгэнгүүт бид нар ингээд нэг жоохон уул усан явуулж яснаа шууд ингээд сайлын юун дээр байгаа эмээ орж яснаа мөөм зөөмөө хүүлж байгаа ээж болоод тий. Наа чи яг Энэ яг ингэж л тавиад байгаа. Жишээж энэ аахгүй. Одоо жишээ би нэг юмыг аюусаа ойлгож байна. Одоо эх орон тий илгэн садан гэд Монгол хүүхдээс асуувал яа харахгүй хиний хийсэн юмнуудыг хэлнэ. А тэгвэл шивэд хүүхдээс эх орон илгэн садан гэж юу вэ гэж асуувал хизээж адуумал уул усыг хэлэхгүй. Тийм магадгүй тий. Тухайн орон нутгийг хөгжүүлсэн. Энэ чинь бидний хайрцаглаад байна л гэдгийг хэлээд байгаа Би байхгүй. жишээлх юм бол эх орон гэж юу вэ гэнгүүт тухайн орон нутгийг хөгжүүлсэн хэн нэгэн инженерийн нэрийг инженер хүний нэрийг хэлмээр байгаа байхгүй тий. Энэ эх орон байж болно А шүү. тэрнээс тэр адуумал биш Биш байхгүй. Уул ус байхгүй биш тий. байхгүй. Бараг зурагтаар чинь биднээс бараг л мөөм өх нь холгуул ингээл эх Энэ чинь хайрцаглаад байгааг нь хэлээд байгаа байхгүй. Сорончтой өдөр шүү дээ. Одоо яг чи Яг миний бодлоор эх орны угаасаа тэр чинь манай нөгөө үнэт зүйл гэж байна шүү дээ, тэ. Өөрсдийн соёл иргэн шил слоган символ ч юм уу. тий. Одоо энэ culture соёл гэдэг талаасаа. Тэрнээс энэ бол эх орн биш юм аа харж болохгүй. Эх орн гэдэг чинь чи өөрөө чамаас амар нөгөө нэвтрүүлгийн шүүнгээс ороод бид нар хардаа эх оронч үзэл үндэсний үзэл хоёрыг хольж солиод байгаа юм юм. Тэр нь үнцэрхэн үзэл буюу Тийм үндэсний үзэл. Тэргээл яваад арай дэндүү аваад байгаа байхгүй тийм. Одоо тэгэхээр энийг үзэж байгаа залуучууд ерөөсөө бид нэр харах өнцгөө одоо тэр хандлага гэдэг юм чинь ерөөсөө энэ хайрцагнаас гарья. Хайрцаглагдсан байж л бид нар энэ бүх мэдээллүүдийг бүүн болгоод 7 хоног болгон хит мэдээллүүд гаргаад байна л гэдэг. яг багцлах гэсэн чинь буцаад ингээд одоо ер нь ингээд шууд За багцлаа. багц. За одоо ийм ингээд түрүү орчиж байгаа нь гоё юм шүү. байж ил тань. Одоо ийм байгаа хгүй. Би ингээд одоо хөтлөгчийн бүрийн эрхээ идлээд гэдэг шиг. Позишныг эргээд Ийм бай. Ерөөсөө хүн Зочин болчиход байна шүү. дэндээ хүмүүс орж ирээд энэс тал талын мэдлэг орж ирээд шүү. Одоо хандлага өөрчлөлгөө ярьлаа шүү. Хандлага өөрчлөл хайрцагдлсан сэтгэлгээнээсээ гар гэдэг. Одоо би нэг иймаар ингээд давчлаад хэдүүлээ дараагийнхаа сэдвээр оръё заяа. Юу гэхээр одоо тэр 97 оны магадгүй би өөрөө их кино үздэг болохоор магадгүй Джеймс Кэмероны Titanic тий. За Шиндлерийн бүртгэл Life is Beautiful. Энэ гурвын гурвуулангийнх нь төгсгөл хүн ер нь аль цаг үед хүнлэг байвал амьдрал сайхан юм байна гэдэг харж шít. Тэр онгоцон дээр одоо хүмүүс хоорондоо алцаал явж байгаа төгсгөл гэж зүгээр нэг тий нэг баян айлын хүүхэнд дурлцсан залуу хошоор гаргаад за маа чи энэ онгоцонд цуугаал өөрөө хөлтөл өгцөн нэг хайрын түүх ч юм уу тий. Хүүхдтэй худлаа ярьсаар хагаад танк хийдэг тэмцээнд орж ингэж яхад нөгөө хүмүүс нь яг тэр хандлага нь өөр байсан баг. Хайрцнаас гадна харагдсан. Нөгөө хүмүүс нь бүгд ингэ тий ингээд бүр герман цэргүүдэд ингээд боол уцсан баг. Аав нь ганцаараа цоглог гарч ирэл. Өнөөдөр өндөр оноо авсан хоёулаа танкнд явна. Тэгэхэд хүүхд нь хөөх юм аав нь тэр нэг хориг лагерт ороод үхсэн байхад аав нь төрүүлээд ингээд танкандаа яваад танк нь ирчлээ гэж төгсөж байгаа нь бол одоо хоолоо молоо заграа яах гэдэг нэг шиг. Тийм хүнлэг байх хэрэгтэй байна. Манай хүмүүс. Хоолоо загэр гэдэг яриа чи гэртээ бэлдээ. Үгүй. Гэтэ яг ингэ би шиг аав маав гэж чинь орж ирдэг байхгүй. Манай аав чи өөрөө яг ингэ бас би бас баярлдаг байхгүй. Одоо хэдий байхгүй ч гэсэн ингэ намаа бүх цаг үед юм киногоор хүмүүжилсэн байхгүй. Битгол ч гэсэн ааваар нийлж танилцсан шүү дээ. Манай ах чи анх Тимон болоо гэдэг шиг тухайн үед хийдэл бадж идэг тий. Би битгол ч хороолт нөгөө манай TG Entertainment-ийн юм ах байна. Одоо яг бас хөшөөн гэж болох ч гэсэн ах маань байна гэж нөгөө хууч нэг байрны ах гэдэг школоор яваад байгаа байхгүй. Хэдий би юм том болсон ч гэсэн одоо манай ах шүү дээ. Өвөөч тэр учруулах орж ирээ тухай Тимоноор орж клип мэлипэ үзэл тий. Тэгэл битгол яг анх клип аав дээр авчих манай аав ч нэгжсэн байхгүй. Йоо чи масктай дуулж байгаа юм одоо яах юм бэ? Палс дуул масктай явах юм гэдэг тий. Шинэлэг байштай майштай шууд урдуур нь оруулаад тий. Тухайн яг манай аав чи бас жоохон хүнд гараа байсан шүү дээ. Шууд хилчдэг. За энэ болохгүй. Энийг олон нийтийн телевизээр гарч болохгүй. Ганцаараа 21 аймаг гараад. Тэр чи өөрөө бас юм соёлын бодлого байсан байхгүй. Тий. Тэгэхээр бид нар өөрсдөө яг юм хүнлэг аль юмаа мэддэг. Гэхдээ монголчууд ч бас нөгөө талаараа өөрсдөө сайшаах юмаа сайшиж чаддаг. Гэхдээ дотоод монгол хүнээ үнэлж чадахгүй байхгүй. Яг одоо нэг сул гап нь Сошиал чигээр чанарыг аягүй болгож байгаа бас. Аягүй нэг талаас яагаад тэгэхээр бид нар чинь клип хийгээд дөрөвдөд хийтер би нэг 2 минут яриад клипээр тавиал би болж байгаа байхгүй. Энэ бол миний аягүй том хүсэл. Тэр хийт entertainment тэр миний клип гараад би нэг дундуур миний клип шинэ клип гэдэг нэг давкахтай хамт ингээ яриа өгвөл тэгэл тий одоо хийтийн давка гэдэг хүнтэй би яриа өгчлөө клип гарчлаа. Би баг од болчихж байгаа байхгүй тий гээд ойлгочдөг. Яалч жоохгүй орой
Хүүхдүүд залуучууд бүгдээрээ дөрөвд өдөр хийдэг тавиад үздэг. Маргааш нь UBS Music-ээр 5 цаг өгөхөд тэгэл ер нь яваад хэдэн мянган тэгэнгүүт би хэд гэдэг тэр нэвтрүүлгээр би өөрийнхөө клипийг гаргах гэж би одоо маш их ажиллаж байгаа байхгүй. Сэтгэл гаргаад, ажиллаад, бэлдээд, гоё юм хийчихсэн. Тэгэхгүй бол тэнцэхгүй, минийхийг авахгүй гэл. Тэр хүнтэй ярьсан өгөхийн тулд би үг хэлээ бэлдээд. Тэг чи одоо бол нэг сошиал ч юм бол зүгээр л гар утсаараа ингээд нэг клип авсан болоод те шүлэг бараг бичихгүй нэг хэдүүг холбоод те тэгээд тэгсгээд сошиал дээр ингээд дагаж нэг гэл. Тэнгүүд тийм одоо чанар айгу буутгаж байгаа юм байна л да сошиал бас. Тийм учраас би нөгөө хайрцаглаа гэдэг байгаа чинь гол нь. Чи энийг бас чанар муудахсан гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл сонирхол өөрчлөгдсөн. Сонирхол уучлаарай. Таныг дуулдаг байхад яг тэр бол окей. Бидэнд бол окей. Одоо Вандибог сонсдог үе хүүхдүүдэд наад дуу чин чанаргүй гэж бидний хэлвэл ийм болно шүү. Яг 2 3 үг хэлж ийгээд ингэж болохгүй. Би чи ингээд үе үеэрээ өөр юм сонсоод байгаа. Baby чи одоо ерөөсөө бүүн болоо үстэй. Justin Bieber baby-гээс өөрөхгүй. Бэлддэг байжээ. Одоо ерөөсөө бэлдэхгүй бас бэлтгэлгүй бас задгаа аваад байна шүү гэдгийг. Яг би тэрийг хэлж байгаа. Тэрээс би бүх хамтлагийг үүсгэв шүү дээ. Би бол тэр Вандебок ч юм бол аюу сонсож байгаа шүү дээ. Сүүл үед сонсож шүү. Тийм. Аюу гоё хамтлаг өндөртөө зочд байна шүү. Чинчүүд юу бодож байна? Тэрийг мэдхийг хичээж шүү дээ. Би тренд бол яг бол миний сонсож өссөн дуунууд миний сонсож өссөн дуунууд бол одооны одоо залууч хүүхдүүдийн сонсож одоо өсөж байгаа. Одоо тэрийг дэлхийн хүртгүүлээ зөвшөөрөө сая тэр Grammy Awards дээр чи хин дөрвөн шагнал авчихсан. Тэрний дуунуудыг сонссон биз дээ. Зүгээр л нэг юм байгаа. Тэгсэн чинь Billie Eilish нөгөө Eminem Lose Yourself явдаг шүү дээ. Тэгсэн чинь царайных нь ингээ ойлгохгүй юу яваад байгаа гэж байгаа. Тэгэхээр Оскар дээр сая тэр би нэг үрээс өгөөсөйг шүү. Та нарыг сонсох гэж би байгаа шүү дээ. Яг багсгаар багсгаар буцаа задлах чадах. Тэгэхээр анализ хийгээд. Тэгэхээр ийм байна. За багцлаг уурч уу. Би юнивишиг үздэг байсан. Би тэ хэлээд юнивишиг үздэг. Одоо үздэг гэснээр хин рүү хараад байгаа. Багцын дараа бүх юм дараагаар ороод ирсэн ямар хэцэн бэ? Тэр одоо ийм бэ. Сошиал хандахдаа комент бичгтээ хүний цаана хүн, тэр цаана гэр бүл байгаа гэдгийг ухамсарлаад аятайхан үг хэлэхээр бичээд тэ бити худлаа гүтгэлгэнд авт. Тэгээ ийм одоо түрүүний нөгөө нэг юу ч орчуулвал юу гэх юм те. Certificated ч одоо юу аль биесний итгэмжлэгдсэн одоо тийм мэдээлэлээс авчий гэсэн чаг. Тэгэхгүй ийм бити ийм цөөхүүлээ 3 саяхан мөртлөө 3 тэрбум хүн хоорондоо алдчихж байгаа юм шиг байдаг болчмоор байна. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн бас нэг уриалга нь хандлагаа өөрчлөе. Хайрцаглахаа болий. Хайрцаглагдаг сэтгэлгээгээ нэг болий. За тэгээд энэ л явахгүй. Энэ болохгүй байх биш. Би яаж байгаа вэ гэж бас бодож байгаа хэрэгтэй тийм. Дараагийн нэг асуултаа тавья. За эх оронч үзэл гэж юу вэ? Одоо 6 жил шивэд байсан хүнээс асууя. За эх оронч гэдэг үзэл бол зүгээр яг довчхон хэлэхэд ингээд зарим нэг улсууд ингээд би эх орноо бодоод карманда хогоо хийгээд аваа явж гин гэ тэ. Ингээд за тэнгуүтээ би эх орноо бодоод ингэж гин тэ мод тарьж ч гэдэг юм уу ингээд нэг тиймэрхүү байдлаар энэ эх оронч гэдэг үзлийг ойлгоод багш тэр нь айгүй харамсалтай санагдсан л да. Яа харахгүй л хогоо гудамжинд хаяхгүй нь чинь зүг ёсны хэрэг шүү дээ тий. Одоо нөгөө бид нар нойлд орчоод хайштай нойлын цаас хэрэглэх нь усаа татах нь ойлгомжтой асуудалтай яг адилхан байхгүй. Энэ бол хогоо хаяхгүй явж байгаагаа би эх оронч гэж ойлгож тэрийг хутгаж ойлгож байгаа харамсалтай. Миний бодлоор эх оронч гэдэг үзэл юу вэ гэхээр яг л эхлээд нэгдүгээр их хэлээрээ зөв сайхан ярьцдаг тий энэ Монгол гэдэг хэлээрээ дээрэс нь үр хөвгтэй яг энэ Монгол гэдэг хэлээрээ одоо ингээд яг Монгол хүн болго өсөгчдөг тий дараа нь үр хөвгтүүдээ яг энэ эх орондын нийгэм рүү зөв хүн болго гаргачвал би өөрийгөө за ёстой үнэхээр Монголын эх оронч хүн юм байна гэж өөрийгөө үнэлэх юм бэл. Би л тэгжэл өвдөө боцсон. Яг тэр нөө хог мог гэдэг чинь яг бас байж болно шүү дээ. Жишээ нь ийм байдаг байхгүй. Та нар анзаарвал монголчууд гадаадд очихороо гадны гудамжинд хизээж хүлсэн хайдаг байхгүй. Хайхгүй. Хогоо хайдаггүй байхгүй. Тэгээ ахуулаад цэмбэ гэдэг байхгүй. Тэгээд Тэнгүүтээ Монголдоо буунгууд амар соёлтой гадаадаар явдаг байхгүй. Монголчууд соёлтой чаддаг байхгүй. чаддаг тий амар чаддаг. Монгол улсдаа буунгууд ирчлээ тэр ПХ наач түү гэл ингээд. Үгүй энэ чи энийг эх оронтой ерөөсөө эх оронтой хольж ерөөсөө болохгүй чи. Ёстой нөгөө түрүүний жорлонд ороод усаа татах
яг л ёстой яг тийм л Тэр бол эх оронтой холбоогоор хийх ёстой. ёстой хийх ёстой өөр соёл үүрэг багхгүй. Тэрийг холиод идэх нь л жоо харцсан. За энэ нэг юм гой үнцг өөр юм ярьлаа тий. Эх орон үзэл хүн болгон өөрөө өөрсдөө бас тайлбарлаж байгаа. Тэгээд олон талаас харах ёстой. Тэгэл бидний одоо тайлбарлах бүхэл зүйл бас л эх орон үзлийн нэг хэсэг баг тий. Тэгээд ер нь тэгэл бие бинийгээ харилцахаас л эхэлнэ. Тэг газар нутаг уул усаа бас бүх зүйлээ харилцахаас л эхэлж байгаа л ийм л зүйл. Тэгж харж байгаа. Товчхон доо. Бүх зүйлийг харьлаа. Би ч одоо эх орончтой өдөр гэхээр хим ярих гэдэг. Яри. Их цаг өгье даа. Хим ярихгүй. Боллоо гэсэн. Тэгээд энэ яг энэ 3 дугаар сарын 1-ний өдөр чинь хүмүүс айгууг ингэж янз янзаар тайлбарладаг байхгүй. Энэ чинь айгуух тийм нэг улс төрийн маргаантай сэдв юм байна л да. Нэг хэсэг чинь нөгөө ингэж манайхан чинь баяруудыгаа хүртэл хуваагаад авцсан. Тэгээ одоо Чингис хаан Сүхбаатар хоёроо хоёр намч хуваагаад авцсан юм шиг юм байдалтай байлаа шүү дээ. Тэ одоо 11 сарын 26 болвол энэ чинь баг ардын намын баяр шиг нөгөө ингээ хуваагаа авцсан юм шиг. Тэнгүүд Аржилсан намынхан болохоор Чингис хааны өшөөнд цэцэг өргөдөг. Ардын намынхан болохоор Сүхбаатарын жанжны өшөөнд цэцэг өргөдөг. Гэл тэгээ иймэрхүү нэг юм улс төр. Яг тэр өнгөрсөн түүхийг бол ерөөсөө хүн үүсгэж болохгүй. Тэгээ энэ бол түүх. 90-ад оноос өмнөх түүх бол Монгол төрийн түүх шүү дээ. Тэгээ энэ түүх чинь өөрөө тухайн цаг үедээ нэг л нам л байсан л баггүй да. Тэр чинь олон нам байгаагүй. Тэгэхээр тэр тухайн цаг үе одоо 1900 одоо 11 онд Манжийн даралт 220 жил болцсон Монгол улс чинь тэгээ 11 онд үндэсний их чөлөөний хөдөлгөөн хийж исэн үе бол яг л 90-ад оны хувьсгалтыг хийжлээ. Яагаад гэвэл 11 онд тэр хаант Орос улсад хувьсгал болоод Хятадд одоо Сянхаа хувьсгал гэж болоод шин засгийн бодлого хэрэгжүүлээгээл бусад улс орнд өгөөмөл Манжийн даралт колон байсан улсууд босч ирээл нэгдээл одоо энэ Манжийн даралаас гарах хэрэгтэй. Тэгээ ингээ Манжийн даралаас Монгол улс ингээ 1911 онд гараад тэгээ явж исэн чинь тухайн улсыг гадны улс орн зөвшөөрөхгүй тусаар тогтносон улс гэдгийг хөршөөдөнд зөвшөөрөхгүй зүгээр л нэг юм хэсэг бүлэг нөхдөд байсан биз. Тэгээ 1918 онд ч Монгол ч нэг 500 мянган хүнтэй 6 дахин бага хүн амтай. Тэгээ дундаж наслалтны 35 настай. Өнөөдөр 70 нас хүрчихдээ шүү дээ. 35 нас дундаж наслалттай. Тэгээ одоо ямар нэгэн соёл байхгүй болцсон. Тэгээ нөгөө Манжийн даралд орцсон. Эд хөрөнгө баялаг юу ч байхгүй. Өвчин зовлонд баригдсан юм л ус байл шүү дээ. Тэгэхээр тэр үед чинь хэсэг бүлэг хүмүүс нийлээд тэр 20 оны одоо энэ 6 дугаар сарын 25-ны гэдэг өдөр чинь энэ Монгол ардын нам гэдэг юм нэг нам зохион байгуулалтанд орж штэ. Одоо Төвшинбаяр тэнд бухимдаал байна. Би тэнд бухимдаал, тэ Хатнаа бухимдаал байна гэдэг шиг тэ бүгд ингээ бухимдалтай. Гэхдээ дундын нэг юм зорилттой. Бид нэгдэх ёстой, улс орноо тусгаар тогтносон болох. Гэхдээ нийлэх ёстой гэдэг юм дээр нийлээд Монгол ардын намыг байгуулахгүй юу? Тэгээ байгуулагдлаа гэдэг ингээ зарлцсан. Гэтэл тэрэн дотор нөгөө нэг бүтэц зохион байгуулалт байхгүй. Хэн юу хариуцах нь ойлгомжгүй, хэн дарга нь ойлгомжгүй, хэн цэрэг нь ойлгомжгүй. Ямар хөтөлбөртэй байх нь ойлгомжгүй, ямар зорилго зорилт дэвшүүлэх нь ойлгомжгүй байсан юмыг 21 он гараад тэр 3 дугаар сарын 1-ний 1, 2, 3-ны өдрүүдэд ингээ хуралдаад дарагтай болоод одоо чиг үүрэгтэй болоод тэгээд нөгөө хөтөлбөртэй болоод зорилттой болоод тэгээд тухайн цаг үеийнх нь нийлж шít. Тэгээ нийлээ явж исэн чи ингээд нөгөө анх намаа байгуулад мөрийн хөтөлбөртэй болоод даргаа сонгоод явж исэн чи дахиад 8 дугаар сард нь одоо энэ бошхыг хаалгах залуучдын эвлэгээд Монголын анхны одоо залуучдын байгууллага нийлт одоо чой болсон тэргүүтээ хэсэг залуучууд нийлээд тэр үзэл бодлыг дэмжиж эхэлж шít. Тэгээ залуучууд нийлээд нам нийлээ. Ингээд 21 онд ардын хувьсгал яллаа шít. Тэгээ бодож ирсэн нөгөө нэг залуучууд чинь нийлцэн зохион байгуулалтанд орсон учраас за бүгдээрээ тусгаар тогтносон улс болох хэрэгтэй. Түүнийд бол үндсэн хуультай болох хэрэгтэй байна. Тэгээ нөгөө нэг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөр цаасан дээрээ суугаад үндсэн хууль болгоод тэгээ 24 онд анхны үндсэн хуулиа батлаад тэгсэн чинь биднийг хэд зөвшөөрөхгүй байж таа гэдэг. Зөвшөөрүүлэхийн тулд явж эхэлж байгаа шүү дээ. Оросоор зөвшөөрүүлэх те. Хятадаар дэлхийн эх орны дайны дараа те. Дэлхийн 2 дугаар дайны дараа 46 онд Хятад Монголыг зөвшөөрөв. Ингэж нэгдсэн үндэсний байгууллага 61 онд гишүүнээр хэлсээд. Тэгээ энэ бүх 90 оны цаг хугацаа чинь тэр сансарт шинжлэх ухааны нээлтүүдийг хийсэн. За энэ үйлдвэр завуудууд байгуулагдсан. Өнөөдөр уулын баяжуулах эрдэнэ төлөвлөр байгуулагдсан. Бүх энэ түүхэн цаг үе чинь хэний ч өмж биш шүү дээ. Энэ чинь бидний өвөг дээдсийн өмж шүү дээ. Тэр тухайн цаг үед бидний одоо те өвөг эцэг одоо өвөг дээдс болвол тэр тусаар тогтнол Монгол улс байгууллага явж илсэн байхгүй. Тэгэхээр залуучууд бол энэ түүхийг бол хизэж үүсгэж болохгүй. Энийг үнэн мөнөөр нь цаашдаа
бид нар авч явах хэрэгтэй. Ингээ 90 оны ардчилсан хувьсгал гараа ингээ өмчтөө болоод ингээ бид нар чинь түүхэн цагийг даваад ингээд өнөөдөр 90 онд төрсөн хүүхэд өнөөдөр 30 нас хүрчээд шүү дээ. Тэ? 90 онд 20 настай одоо хувьсгал хийж исэн хүмүүс 50 нас хүрчээд шүү дээ. Тэ? Тэр үед 30 таа байсан 60 хүрчээд байж шүү дээ. Тэ? Тэдний ач зээнэр нь өнөөдөр 30 нас хүрчээд ирээдүйн 30 жил юу вэ гэж сууж шүү дээ. Тийм учраас би залуу хүнийхээ ирээдүйн 30 жил бид хин ямар залуучуудтай тэ ямар үеийнхэнтэй хамтдаа ирээдүйн 30 жилийн бүтээхийг одоо нөгөө яриад байгаа учраас хүссэн үсээгүй өнөөдрийн хэрэгцээ шаардлагын энэ залуучуудын юмыг сонсоос өөр аргагүй байхгүй. Тийм учраас би тэр нөгөө түрүү Instagram гэдэг байгаа чинь гол санаа шүү дээ. Тэнд чинь залуучууд байна. Бид нэг үед ажиллаж амьдрах ирээдүйн 30 жилийн Монголыг авч явах залуучууд чинь тэнд хөгжиж гин хүмүүжж гин. Тэгвэл тэднэртэй өнөөдрийн зайд одоо улс төрчид бид нэр ярилцаж, ойлголцож, тэ сонирхол дээр нь хамтарч зөв зүйл рүү ингэж дагуулах ёстой нь үнэн үү гэвэл одоо үнэн шүү дээ. Тэ тийм учраас түүний төлөө л одоо яваад байгаа. Тийм учраас зүгээр энийг дүгнэлтэнд нь би үлэх гээд байна гэхээр өнгөрснийг бол одоо үүсгэж болохгүй. Тэ өнөөдрийг бол одоо бид нэр өнөөдөртөө хүл нийлүүлж ажиллах хэрэгтэй тэ. Өнөөдөртөө нийлүүлж. Ирээдүгөөс бас хулгай хийж болохгүй байхгүй. Одоо тэр доктортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг 17 зорилт байна шүү дээ. Энийний чинь ерөөс доктортой хөгжлийн үзэл баримтлагыг юу хэлдэг вэхээр өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг бий болгохын тулд ирээдүгөөс хулгай хийж болдог байхгүй. Тэгэхээр өнөөдрийг бий болгох гээд ирээдүгөөс хулгай хийгээд өнөөдрийг хүрчлээ шүү дээ бид нэр. Яг бол ирээдүйд энэ өнөөдрийн энэ 10 настай хүүхдүүд 20 настай залуучууд сайн сайхан нийгэмд амьдрах ёстой байтал өнөөдрийн нөхдүүдийн хэрэгцээг бий болгох гээд ирээдүгөөс хулгайлаад авчиж болохгүй. Тийм учраас энэ доктортой хөгжил, энэ ядуурлыг бууруулах, энэ экологтой байх гэдэг байгаа энэ бүх зорилтууд чинь эцсийн эцэст бол хэнийг ч энэ нийгмээс орхиж болохгүй шүү. Нийгэм бол хамтдаа хөгжих ёстой шүү гэдэг байгаа. Одоо энэ нийгмийн арчилсан үзэл, энэ социал демократ үзэл гэдэг байгаа чинь ерөөсөө л энэ шүү дээ. Хэнийг ч орхиод явж болохгүй шүү. Хамт явах ёстой шүү. Тэ? Ийм нийгмийн тэгш баримжаатай үзэл чухал юм аа. Тэгэхээр ерөөсөө эх оромж байна л гэдэг бол бид нар ерөөсөө үүнээс эхэлнэ. Өнгөрсөн түүх, соёл, уламжлал энийг хизээж алдаж болохгүй. Өнөөдрийн орчин цагтаа заавал дүүцэлж явах ёстой. Тэ? Тэгэл ирээдүгээ энээр үүгээр л бүтээ. Тэрээс ирээдүгөөс хулгай хийж авчир өнөөдөр ирээдүйд энэ залуучууд өнөөдрийн хүүхдүүд чинь амьдрах тэр баялгаас өнөөдрийн хүүхдүүд хулгай хийж болохгүй шүү гэдэгтэй чинь өнөөдрийн хүмүүс тэмцээд байна шүү дээ. Тэгэхээр үүнийг ингээд дэмжиж явах ёстой учраас хинч бухимдах хэрэггүй гэдэг байхгүй. Би бол Facebook болгон дээр постууд бүгд бухимдал. Одоо улс төрчдөд бухимддаг, болохгүй байгаа юм бухимддаг. Үнэхээр сайн эмч залуу энэ салбар болохгүй байна гэж бухимдаад байгаа. Өнөөдөр бид нар нам гэдэг зүйлийг яагаад яриад байна гэхээр өнөөдөр тогтолцоо л энэ байхгүй. Тэ? Өнөөдөр намаар хүн чинь намыг бүрдүүлээд нам нь өөрөө ялчвал төрийг бүрдүүлж байгаа зү. Тэгээ тэр бүрдүүлсэн төрийн шийдвэр гаргаж байгаа зү. Тэр бид нар гудамжаас орлоод болохгүй байгаа зү. Тийм учраас үнэхээр тэр эрүүл мэндийн салбарт үнэхээр зовж байгаа. Дээрээс нь энэ салбарын шинжилгээ шийдэл байгаа бол өнөөдөр тэр 30 настай залуу би бол бүр эсрэгээр улс төрд ороод ир гэж хэлмээр байгаа. Орж ирэхэд нь би арай төрүүлж орж ирээд ингээд улс төрд явж байгаа бол би дэм үзүүл. Яг тэр салбарт шинжилгээг чи хийж чадна гэвэл ороод ир бити фэйсбүүкний ард бухимд тэр одоо боловсролд өөрчлөлт хийж байгаа залуу үнэхээр бухимж байгаа шийдлээ бариад ороод ир. Үүнд чинь би бас залуу хүний хувьар тусалцаа үзүүл оруулж ирэх чинь. Тэг үнэхээр дэм болё. Тэгжиж энэ салбарт өөрчлөхөөр мянган хараад бид нар ч одоо олон жил сонслоо шүү дээ. Би бол өнөөдөр үнэхээр олон жил сонслоо шүү дээ. Ажлын хэсэг ажиллаж, судалж гин, ажиллаж гин л гээд хизээж болох юм бүү минь найдлага тасарч байгаа шүү дээ. Тийм учраас энэний тулд залуучууд өөрсдөө орж ирээ. Дээрээс нь болж байгаа зүйлийг урамшуулаа. Намжрахаа болоо. Залуучууд орж ирэх болцсон байгаа. Залуучууд орж ирэх болцоог одоо бүрдүүлэхэд би тусцаа үзүүлэх бэлэн байна шүү дээ. Өнөөдөр зүгээр яг намжрахад нэг яриул. Тэгээ Монгол Ардын нам бол зүгээр яг энэ нийгмийн ажил Монголын залуучуудын холбооноос гэхтэл энэ парламент одоо 6-7 гишүүн байна шүү дээ. Залуу наснд орсон. Тэгээд Аржилсан нам залуу нам юм, Ардын нам залуу нам юм уу гэвэл Аржилсан намын хамгийн залуу гишүүн хэдтэй ингэж асууж болно шүү дээ. Хэдтэй. Тэгэхгүй одоо нэг 50 настай залуу 50 настай хүн байгаа юу? Байхгүй шүү дээ. Тийм үү? Байхгүй шүү дээ. Одоогийнх нь Одоогийнх өмнө ч байгаагүй шүү дээ. Тэгээ одоо нэр байгаа тийм үү шүү дээ. Аржилсан нам ба шүү дээ. бас яг үнэнгээсээ тийм байна. 90-ад оны үед манай одоо ерөнхий сайд байсан сайхан бидлэг сайд 29 наснда боловсролын сайд болсон байна. 34 наснд 35 таа илүү элбэгд орж байгаа одоо ерөнхий сайд хийжсэн байна.
Баяр цогт 25 наснда багварлын гишүүн байсан байж тээ. Тэгээд тэр хүмүүс дараагийн үеийг оруулж ирэхгүйгээр хөшөрцөн байхгүй. Одоо өнөөдөр сайхан бэлэг гой 50 гараа явцсан. Одоо баяр цогт нь 50 гараа явцсан. Тэгэд байгаа л байгаа байхгүй. Тэр дараагийн үе байхгүй шүү дээ. А тэгэхэд яг манай намын хувьд нэг ялгаа нь дараагийн үе байдаг л байхгүй да. Тэгэл ингээд устдчихлээ. За энэ их орон жүжигч маань бүр хүмүүс бүрийг ойлголоо. авчихсан сүүлдээ игээ бүр улс төрийн өнцөг мөнцөг болоо. За та яриарай. Их орон жүжигчлээ. Юу гэнэ? Их Орон жүжигчлээ. би тэгэж бодсон. Одоо нэг улс орон болгонд ийм их орончдын өдөр гэж байх шиг байна. Одоо жишээлбэл Америк энэ төр 9 сард тэмдэглэдэг шиг санаж байна. Монголд бол 3 сарын 1-нд гэдэг юм байна. Тэгээд дээхэн үед бол тэр дайнд дажинтай үед бол яг нөгөө нэг их орноо хамгаалсан, их орныхоо төлөө боссон, дайцсан тэр хүмүүсийн төлөө тэмдэглэдэг ийм баяр байсан байна тий. Одоо бид нар энэ дайнд дажингүй энэ амьдарч байгаа энэ цаг үед бид нар их орончдын өдрийг хэрхэн яаж тэмдэглэх юм бэ? Их оронч үзэл гэж юу юм бэ гэдэг ингээд бодох юм бол ахаад нэг өөр утга агуулга гарч ирэх юм болов уу гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэд их орон гэж юу юм гэд эхлээд бодсон юм. Тэр би бол тэгэж бодсон. Одоо энэ их орны чинь бүрдүүлж байгаа тийм энэ мэдээж хэрэг тэр уул ус нар сар навч цэцэг. Тэрнээс гадна тийм энэ их орныг хөгжүүлж байгаа энэ үйлдвэрүүд, энэ инженерүүд тийм энэ мундаг одоо зарим одоо зөв шийдвэрүүд гаргадаг улс төрийнхэн одоо юу ч хийж болно шүү дээ тийм. Тэгээд дээрэс нь энэ мундаг тамирчид эдгээр бүгд их орон юм болов уу гэж би хувьдаа боддог байхгүй. Тэгээд их оронч үзэл гэж юу юм гэхлээр энэ одоо дээр дурдсан те энэ бүгдийг чин сэтгэлээсээ хайрлах, дээрэс нь дэмнэх, эсвэл зөв шударгаар шүүмжлэх энэ сэтгэлгээг л их оронч үзэл юм болов уу гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед бол би бүр ингэж бодож байгаа штэ. Хинд ч гай болохгүй ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг их оронч хүн юм болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр би бол маш их оронч хүн байгаа. Тэгэхээр тэмдэглэнэ гэсэн. Тийм би бол ийм л бодолтой хүн байна. Өөрөө өнцгөд орж ич шүү те. За ингээд та миний бодлоор бол түрүүн ярьж ирсэн. Ерөөсөө энэ нөгөө их орны чинь бүрдүүлж байгаа хүмүүс одоо зүйлчин болвол бид нар өөрснөө байхгүй. Зүгээр л хүн одоо өнөөдөр төрж байгаа нь те өсөж байгаа нь торинж байгаа нь бүгдээрээ л их орон. Сая нэг юм зүйлийг ярьлаа л да энэ 20 50 хөгжлийн бодлого те урт хугацааны хөгжлийн бодлого. Энэ дээр манай үнэт зүйл гэж яг юу байсан юм бэ? Монголчуудын үнэт зүйл юу юм бэ? Бүр анханасаа л те бид нар тусгаар тогтнол, үндсэн хууль, эрх чөлөө, соёл, одоо зан заншил гэдэг ингээ ярьсан. Өнөөдрийн хувьд бидний одоо ирээдүйд харах одоо бидний үнэт зүйл гэж яг юу юм бэ? Тэрийг одоо ингээ яриад эхэлж байна л да. Гадны орн монголчуудыг судлахад ерөөсөө ганцхан одоо нүүдэлчин соёл иргэншлийг л судалж байгаа байхгүй. Өөр одоо яг хуу коронавирусээс болоод эднэр одоо яагаад ингээд энэ асуудлыг судалж яж магадгүй болж байна те. Тэгэхээр энэ бас эргээд одоо нөгөө нүүдэлчин соёл иргэншилтэй гэж холбоотой байт юм. Тэгэхээр энэ нүүдлийн соёл иргэншлээ авж үлдэх, тусгаар тогтнолоо авж үлдэх те энэ соёл ёс заншил, зан үйлээ авж үлдэх хүмүүс бол бид нар. Тэгэхээр энийг авж үлдэхийн тулд энэ иргэнтэй байх хэрэгтэй, хүнтэй байх хэрэгтэй. Тэгэхээр их орон гэдэг бол миний бодлоор та. Вау. Чики юудившн тавмаар яриа. Энд дээр бүгдэн дээр нь би зүгээр базаад хэлэхэд тэгэл мэдээж ойлгомжтой хүн та өөрөө улсынхаа арга тэгэхээр бие бинийгээ хайрладаг байх хэрэгтэй. Бид нар бие бинийгээ дэвсэлдэг байх гэсэн байхгүй. Жишээ нь интернет дээр ч юм уу ямар нэг мэдээлэл гарлаа нэг хүн юм тараа хэрэгжилжээ, буруу зүйл хийжээ те тэрийг дэвсэлж алах биш байхгүй. Бид нар энэ сайхан залуу те эрг болоод буцаад гараад ирээрээ бид нар дэмжиж гин ингэж гин тэгж гин бид нар бүгдээрээ тийм байх хэрэгтэй. Ямар нэг байдлаар амиа хичээсэн тийм зүйл байхгүй байгаас айлуулах бага байгаасаа гэж боддог шүү дээ. Аль салбарт тий. Жишээ нь үнэхээр бодол нь үнэхээр эрг нэг залуу нэг газар ороод би ийм юм хийх гэж байгаа. Залуучуудаа гэж ахнар дээр орж ирдэг. Нөө ахнар нь шаханд чимээгүй чи наач л чи 2 дүүрэг авчих чимээгүй нанаа ээж заяа. Ийм байх хэрэггүй л ахгүй. Дэмждэг байх хэрэгтэй. Бүгд л би нэг ер нь гол нь хайрладаг байх хэрэгтэй л гэж би боддог шүү. Тэгэл хажуугаар нэг хүн зовж идэг нүдэн анал би ганцаараа 50 явж гин ийм байх хэрэггүй байх гэж боддог шүү. Тэнд очивол бас эерэг зүйлийг түгээдэг л байх хэрэгтэй. Одоо л яг бидний хувьд ингээд харахад нэг идэвхтэй нэг 20 жил л шүү дээ. 60 хүртэл гэх юм бол нэг тэг 30 хэд 50 хэд болно. Тэгэхээр одоо зарим буруу зүйлд бол бид нар шудуу хоолойгоо илэрхийлж явах хэрэгтэй. Айж имэх ёсгүй тий. Дугуйж болохгүй л гэсэн үг байна тий. Хин юу илэх нү яах нү их нүгээд ингээд чимээг өгж болохгүй ер нь бол
20 жил биш. Сая одоо би чи хэлээг юм шүү дээ. Сая энд түрүү ярьлаа шүү дээ. Түүхийг өмчлөх хэрэггүй. За түүхийг шүүх хэрэггүй. Түүхээ дээдлж хадгалж тэр түүхийг өмчилж өөрөө түүх бүтээж чагаар өөрийнхөө шин түүхийг бүтээ гэсэн санааг хэлж байна. За тэглээ. Тэгээд би нэг юм бас бодлоо сая. За 2009 онд манай аав чи их сонин юм одоо юм сэтгүүтэй хүн байлаа сайн талаар гэсэн үг шүү. 2009 онд бид хоёр хамт бийж явсан. Шинэ оноо анх бид хоёр анх удаа баг анхны бөгөөд сүүлийн он хөлтөлтэй байсан л да. Тэгээ хамт GT банана ороод чист өөр гарах марах гэсэн. Би чи байранд ороод амар санагдал. Тэгэл яг 12 цаг болж тэр хаалттай нийгэмтэй оронд бүх юм нь улаан болж байгаа юм луу муу яваад юм гал те. Тэгэл төрийн дууллаа ингээд транс болгоцсон. Да дүв гэсэн. Тэгсэн хамгийн сүүлд амар ханз гарснаа доор нь англиар би ерөөс тэрийг мартдаггүй. Бараг одоо тэгээ хэлчихвэл энэ коммент нэг хурцдах юм байна. Бараг би хараад сэтгэл хөдлөд байгаа юм байна шүү дээ. China is developing. How about you гэж ах шүү. Тэр чи одоо жишээл одоо энд ярьж шít. Бид нар ингээд ирэх 30 жил явмаараа байвал энэ цагийнхаа 20-30 насныхыг сонсох ёстой тий. Ингээд ийм тэнцвэртэй байж иж нэг нэгнээ сонсч дэмжиж цөөхөн ам тий үгүйсэхгүйгээр үнэн зөвөр тууштай хамтдаа явъя гэж шít. Тэгэхэд тэнд ингээд зүгээр л бүр нөлөөлөл нэг юм дарга орж ирэл за чи шууд ингэхгүйгээр нөлөөлсөн байхгүй. Тэнд байгаа залуучууд орилж шахчаалаар битгэж баг бандсантай хамт орилж шахсан юм яасан баг хоёр Монгол явж. Тэгэхээр тэр нөлөөлөл маш чухал байгаа байхгүй. Тэгэхээр би зөв амгшиж чинь өөртөө ингээд амгшаал шинэ жилийн хийж явахдаа бас нэг юм тийм даруулгатаа тэмдэглэж байгаа нэг China is developing how about you гэж одоо юм нохоо гашгуугаал би энэ зодоод байхгүй л дээ яаж вэ. Их орон мандтгаа гэл юм. Би бас манай сургууль дээр сүүлд энэ нөгөө Ши Жинпин дөнгөж сонгогдож явах үед чинь би яг дөнгөж оюутан болчихсон. Тэр бүх гадаад оюутнуудыг бас санаатай. Бүх гадаад оюутнуудыг ингээд гар утсан уцыг хамаагүй бичлэг хийж байх гэж бодож. Хураахын хураалгаад байлгаад онгоцоор ингээд явж явах. Бүгдээ ингээд жаа юу гэсэн хаан зүгээр ингээд талбай дээр зогсчих. Тэр хүнд ч гэсэн тэрийг өдөрдөж байгаа эх орноо авч явж байгаа сэтгэл ямар байна? Тэр дэмжлэг ямар байна? Монголчууд болохоор гадны юмыг агүй сайхан хардаг. Гадны улс төрчдөг бүр ямар гоё их нэртэй юм бэ? Ямар гоё юм бэ те? Тэгсэн ирнэ Монгол руу ороод ирэхээс ингээл таглах гэсэн бодоо олгох. Одоо жишээ сая ингээл короноо дээр за эмчнэр өсөө усж гин. За нийгмийн зүтгтнүүд нь ч гэсэн өсөө усаад туслахад явж гинэ. Загтлвчлийг өнгөчл 10 20 мянгаар ширлэл уйлж мөйлэл. Сайхан майхан ингээл. Тэгээ одоо болоод тэр хүмүүс навчууд ороод ирэх үү тэгэл ингээл тий. Тэнгүүтээ Монголд одоо сая жишээ жинхэнэ эх оронч хүмүүс чинь нэг сая нэг тий цагаан сараар гэрийнхэнтэйгээ баярлаагүй онцгой байдал эрүүл мэндийн салбарын дагсан хэвлэл мэдээллийнхэн төрийн албаагчд эдрүүл эх оронч байгаа байхгүй. Биднийг баярлуулах үүргийг хангах гад коронавирус оруулахгүй. Тэр хүмүүс бол үнэхээр эх оронч хүмүүс юм аа. за тийм байна. Тэгэхээр би одоо тэр хүмүүст одоо баярлаа гэж байгаа. Тэр нэрээ яг байж байгаа. Яг энэ дэр айгу тийм албиосоор бид тэд баярлаа гэж шүү. Гэтэ тэрийг баярлаа гэж байгаа хүн алга. Багч байгаа хүн алга. Корона ороод ирэхгүй инкүүдээ гэдэг тий. сөргөөнийхэндээ эрүүл мэндийн салбарынхэндээ хүн бүрт маш их баярлаа. Маш их хичээж байна. Учирлынхаа нэвтрүүлгээр ороод би чинь бол нутаггүй. Монгол бол миний эх оронгээ хэлчихгүй юу? Тэгсэн чи нутаггүй залуу хар гэд миний зургийг шеэрлж мэрлээ те. Одоо тэгвэл дэлхийн өөрөө юу яаж ийн вэхээр одоо бүр улс их орноороо ингэж ялгарлан гадуурх муухай юм аа. Зүгээр л юу хийж ийн вэхээр бид нар нэг гариг дээр амьдарч ийна гэдэг юмн дээр л бүгд бат цогсоод байгаа байхгүй. Тэр нь надад амар гой санагдсан байхгүй. Бид нар нэг дэлхийд нэг хаанхаар үлээ жуулчилж авсан залуу тэнд байсан хогуудыг бүгдийг цэвэрсэн байж. Тэгээд би нэг дэлхийд амьдардаг бид нар. Тэр бол айгүй чинь өөрөө айгүй зөв үзэл байхгүй. Буцаал яг нөгөө хандлага өөрчлөх юм руу орж байгаа. Ерөөсөө нөгөө хандлага өөрчлөлтгөө та нар гэдэг. Тэгээд хандлага өөрчлөлт дээр би яг нэг юм зүгээр чүчүүд бонус болгоод нэмээд хэлэхэд баярлаа. Энэ бонус баярлж байна. Чүчүүд бонус. Тэр яг чүчүүд бонус болгоод нэмэхдээ бид нар хандлага өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд би нэгэ хүлийн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Өнөөдөр би учрыг хүлийн зөвшөөрж ээж тий. Өнөөдөр би таны хүлийн зөвшөөрж ээж бит хоёр хамтарч юм хийн. Бие бинийгээ хүлээн зөвшөөрөөгүй цагт хизээч бид нар хамтарч юм хийхгүй хизээч бид нар хөгжихгүй юм бэл. Бүгд бие бинийгээ хүлээн зөвшөөрж яжэл хандлага өөрчлөлт юм. Энийг мэдээж юун дээр Instagram дээр тэгээ биччихгүй юу? Тэгвэл тэгээд баг өөрчлөгч биш аа. Яг энийгээ сайхан биччихээ гэхэд төрс өдрийн ингээд бичвэл. Тийм ээ төрсөн өдрөөрөө энэ үгийг хэлсэн байдаг юм. Гэтэ бас яг сая одоо хүмүүс одоо ингээд манай нэвтрүүлэг дээр ингээ гişүүн мишүүн гэж шууд бодохгүйгээр яг залуу хүнээр хараад бодоосаа гэж би нэг өгүүлбэр хэлэх гэдэг. Энэ яг нэг үгийн дагаад амьдчлаа. Тий. Түрүү айгу гоё юм хэлж шít. Бодит түүхийг
бити одоо ингээд нэг муухай болгоо тий. Бити унтраа, хүлэн зөвшөөрөө. Энийг ингээд өвлж дээдлээд яваа. Одоо яг нэг манай залуучдын бас нэг их дутагдaltaй юм түүхэндээ үлдчихэд байгаа байхгүй. Өө ингээл тий. Одоо Солонгосчийг баг бүх хаадаараа кино байлаа шүү дээ. Байдаг ч юм уу байдгүй ч юм баахал хаа тэгэл ямар жанжин гэл тэгэл чи үдчихсэн. Одоо сая тэгэл BTS гэдэг хамтлаг бол Солонгост бол бүр амар их оронч үзлийг авчирч байгаа тий. Хэдэн тэрбум доллар гэж бай тий. Сауди Араб тоглосон анхны хамтлаг энэ төр гэл. Таныг бас сүүл би баярлсан шүү дээ. Нэг сошиал медиа энэ төр яриад TikTok мок яриад тий. Өөр Монгол харуулж чагч. Тэр чи яг цаг үе амар өөр болчиход хахад цаг үеэ мэдэрч энэ үеийнхээ залуучуудын хийж байгаа зүйлийг хандлагыг харж хагаад тэр нь одоо хууль төр рүү ороод тогтоомжлоод залуучууд нь хэрэг болоод явах болчиход байгаа хгүй яг нэг талаас зүгээр тэр сошиалор тий влог хийгээд ч юм уу за янз бүрийн юм хийгээд баяжсан ч хүмүүс байна улсынхаа эдийн засгч нөлөөлж байгаа ч хүмүүс биш тий шүү дээ ер нь тэгэхээр энийг бид нар өөрсдөө бас хизээч бас нэг хэлэх гэсэн юм нь голж болохгүй юм шиг монголчууд чи ингэж бичгтээ гоё бичнэ хүнийг стад дэлбэлэхтэй амар бичнэ тэгээ өөрийгөө try хийх гэхээр чи юу гэж орох вэ гэхлээр гацчихдээ юм шиг. Тэгэхээр ингээ өөрийгөө голохгүй өөрөө голоод чадхаарг бол хөлийн зөвшөөрч өгнөгөө гой зөвшөөрөл явчих хэрэгтэй. Гадаад хүнийг амар хүндэлдэг шиг дотоод хүнийг хайрлах хэрэгтэй байна л гэдэг бас би хэлмээр байна. Эн чинь бас их оронч үзлийн нэг эхлэл нэг том төвшөндөө тий. Жижиг төвшөндөө бол нэг хог мого хаяхгүй байх ч угаасаа иргэний үүрэг их орондоо их оронч баймаар ивэл нэг нэгнээ хайрладаг, хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг цөөхөн хүн аим шүү дээ. Дөрөвний одоо миний амьдрдаг мужтай харьцуулах юу юм. Тэгсэр энэ дотор ийм олон үзэлтэй нутгаараа хуваагддаг гэл бас хэцүү шүү дээ. Миний их оронч үзлийн талаар ингээд дуусгая энэ сэдвээ. Тэгээд одоо нэгэн тал social talk юм чинь. Энэ сошиалынхон яриагаараа өнөөдрийнхөө дугаараа өндөрлөе гэж бодчих зөв. сошиал дууссан мэт төвшөөрч байна. Тэ. Тэгэхээр энэ social орчинд одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа креатор чи одоо ингээ яриад байгаа шүү дээ. Инфлюенсерүүд эдэргээд энэ тал дээр та нар энэ сошиал одоо энэ орчин дээр энэ нөлөөлөгч нар ч гэж одоо бүр орчуулагдаад байгаа шүү дээ. Энэ улсуудыг бид нар одоо цаашдаа хүлээн зөвшөөрөөд хэрвээ хүлээн зөвшөөрнө гэвэл яг яаж хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ? Дэмжиж юу зүгээр дагаж юу яаж хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Энэ байх ёстой зүйл үү? Эсвэл энэ бол манайхд одоо бол шин шүү дээ. Яг үүндээ ингээд 7 жилийн өмнө би Швед рүү явахаас өмнө бол ийм байгаагүй. Сая хүрээжсэн чи хүссэн үсээгүй одоо инфлюенсер гэдэг нэр авчиж байгаа байхгүй. Тэ та хоёр бол гэр бүлээрээ нөлөөлөгчөд илэргээд тэнгуү чинь ингээд тэр тэрийг мэдрээгүй Швед бол мэдрээгүй байсан л та. Энд хүрж тэгээ нөлөөлөгч гэдэг өөрөө судлаад инхээр тэн дээр мэдээлэл тавихтаа хүртэл те хүмүүст үг хэлэхдээ хүртэл айгүй хариуцлагатай болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаараа энэ ингээд хүлээн зөвшөөрөгдөж ирж байгаагийн манай нийгэм хүлээн зөвшөөрөгдөж ирж байгааг илэрлэж болов гэж бодод байгаа байхгүй. Тэгэхээр яаж бид нар хүлээн зөвшөөрөх ёстой? Энэ цаашдаа хөгжил нь яг яаж явах ёстой? Та нар яг юу гэж харж байна энийг? Энийг бол одоо нөгөө хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байхгүй. Тэргүү тэнд одоо маш их дагагчтай үгийг нь сонсдог. Тэр хүмүүсийг үлгэрлдэг хэсэг бүлэг хүмүүс бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөхөөс арга байхгүй. Энэ хуульчлал нуу байна уу? Тэр бол энийг чухал биш байхгүй. Нэгэнт одоо давлгаа бий болчихлоо шүү дээ. Тэр ямар ч цаг үед бол дандаа юм баатрууд бий болж идэг. Тэр баатраар дамжуулж одоо нийгэмд соён гэгэрлийг оюун санааг нь өөрчилж идэг штэ. Ямар ч цаг үед. Одоо тэр Супермен ч байна уу, Спайдермен ч байна уу те. Тэр болгон чи тухайн цагт баатрууд те. Бидний хүүхэд насны одоо баатрууд юу юм? Том Жири, Нопа гэдэг те. Одоо тэр Cartoon Network үзэж өссөн болвол тэд чи бидний баатрууд байлаа штэ. А тэгэнгүүт тэр үед за одоо Камертоныхаа ямар хувцас өмсвөл дагаад өмсдөг. Одоо та нар ийм байгаараа гээд одоо магадгүй нэг камертоныхоо орж ирээд үг хэлчихвэл би дагаад тэр хувцсыг өмсдөгтэйгээ адилхан тэрний үг ээж аваас илүү чихэл буудаг те. Тэр чинь бол тухайн цаг үеийнхаа баатруудад итгэж штэ. Тэрээс өнөөдөр камертоныхан гарч ирээд 15 настай 18 настай хүүхдүүдэд юм хариул тоохгүй штэ. Тэ тэд нар бол тоодог тийм өөр одуудтай баатруудтай болцсон байгаа штэ. Тэр баатрууд нь өнөөдөр тэр инфлюенсерүүд багхгүй. Тэгэхээр тэр инфлюенсерүүд өөрсдөө масрах том хариуцлагыг үүрж ийн гэдгээ бодох. Буруу зүйлд үлгэрлэж болохгүй нүн. А би бол тэр нөгөө түрүүн зарим дуучид муучдын юм дээр яагаад тийм өөр байр суурьтай тэгэхээр үнэхээр тэр залуучууд хар тамиг зэрэг сэтгцэд мансууруулах байцыг сурталж болохгүй. Тэр садар самрыг сурталж та нар болохгүй. Яагаад гэвэл та нарыг 14 настай хүүхд сонсоод байгаа маа. Тэгээ миний охин одоо 11-тэй хүүхэд тэр дуучдыг чинь сонсоод байна. А миний тэгэхээр миний дургуун үрээд өгдөг нөхөр яагаад та нар тийм хариуцлагатай тий
миний тэр 11 хэдхэн настай хүүхдийн одууд нь баатрууд нь ээж иж яагаад ийм садар савнаас сурсан доо гэдэг. Яагаад хар тамхиг сурчлаад байгаа юм. Одоо эн чинь ийм гамшигын хэмжээнд очлоо шүү дээ гэдэг зүйлийг хэлмээр байгаа байхгүй. Тийм учраас тэр дууч чинь одоо ингээд од болцсон. Үг нь нөлөөтэй болцсон. Дээрээс нь тэр инфлюенсер гэдэг байгаа тэр дагагч олонтой залуучууд чинь бүгдээрээ нөлөөтэй болцсон. Би тэнд очиод 1000 лекц уншаад надаас илүү Тэдрийг одоо тэгээ Төвшин Баярын 200 мянган дагагч Төвшин Баярыг сонсон шүү дээ. Төвшин Баяр дүлгөө хоёрыг сонсох байхгүй юу? Тэр чинь яг тийм болчиход байна шүү дээ. Тэгэхээр та нар маань тэгээ Монгол залуучуудыг тэгээ оюун санааг нь гэгэрүүлэхийн тулд зөв зүйлээр үлгэрлэхийн тулд энэ Монгол төр засагтаа туслаач л гэж чи би бод хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр засгийн одоо төр засагч гэсэн үнийг ойлгох хэрэгтэй байхгүй. Өө эн чинь телевизээр явуулснаас илүү энэ залуу ганц пост хийвэл залуучуудын хар тамхич муухай байна гэж хоригчих юм байна. Тэ зөв үлгэр урайлга төвшүүлчихвэл итгэх юм байна. Зөв үлгэрлэх юм бол бид нэр энд аюу аш. Энэ залуучуудад ажиллах хэрэгтэй байна гэдэг төр зэсэг өөрөө зөвшөөрөхөөс аргагүй болцсон байхгүй. Гэтэл энийг зөвшөөрүүлэх гэхээр нөгөө манай одоо тэ агаа ананер чинь болвол одоо бүр одоо би өнөөдөр 18 настай залуучуудтай энэ зэрэгцэж ойлголцохыг хичээж хахад манай ах ихчнэр бол бүр тэр чинь хасар хол зүйл байхгүй. Нийгмийн бүр хідэн үеийн давлгаа явцсан юм дээр түүнийг ойлгоход бол асар цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. Одоо бид нар өөрсдөө юм байдалтай одоо асуудлыг харж байхад тэгэхээр ирээдүйн тэр 30 жил одоо ингэ ирж байна. Тэр 90 оны залуучууд 30 нас хүрчлээ. Тэ 30 нас хүрсэн. Одоо хийж бүтээдэг нас. Дээрээс нь залуучуудтай хамт яг өсөж боодсон те энэ насных нь 95 онд 20 төрсэн залуу 25 нас хүрч шүү дээ. Тэгэхээр эдгээр залуучууд өөрсдөө нийтийн 30 жилийг бүтээе. Тэр бүтээхдээ энэ хамгийн их нөлөөтэй залуучуудтайгаа хамтарч те энэ инфлюенсер гэдэг энэ үгэн нөлөөтэй, пост нөлөөтэй те ганц 5 минутын влогийг хэдэн мянгаараа үздэг энэ залуучуудтай хамтарч төр засаг ажиллах л ёстой. Тэгэхээр би бол нөгөө үгүйсгэж болохгүй үнэн гэж байдаг бол энэ үнэн багхгүй. Тэргүй нөгөө харахад бол ингээ цэргүүд дагуулсан те тэр хүний үгээр тэр хүнээр баатраа хийцэн хүмүүс бий болчихлоо шүү дээ. Тэр хүсүүсээгүү одоо тэр маш их дагагчтай бол тэр дууч одоо тэр уукач байна уу те энэ эдгээр бол пост чи айгүй том хариуцлагатай болсон шүү гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр нэг дураараа хуучин шиг тэр байж болохгүй шүү. Зүгээр нэг арх пивн тавьчаад те зураг тавиад яасан сайхан байна гэж тавих чинь болохоо болчиход байна. Энэ чиний хувийн амьдрал биш болцсон. Таныг дагдаг асар их өсвөр үеийнхэн залуучууд ингээ бий болцсон учраас тэр чинь дагана шүү. Тийм учраас бүх инфлюенсер гэж одоо нэрлэгдэж байгаа, нөлөөлөгч нар гэж нэрлэгдэж байгаа бүх энэ сошиалын одуудаа тий. Та нар аюу гой хариуцлагатай байгаарай. Тэргүй та нарыг бид нэр хүлээн зөвшөөрнө. Нийгэм зөвшөөрсөн, төр засагч хүлээн зөвшөөрнө. Зөв зүйл рүү явахад нь тусалцаа үзүүлээрэй л гэж би бол одоо хүсэж байгаа. Сошиал бол угаасаа нэг аль ч улсын эрх баригчд дарж чадхааргүй тийм хүчтэй болчихлоо ш. Сая сүүл жишээл нөгөө Австрал гал гарлаа ш. Тэгэл бүх одууд нь бүх дэлхийн одууд ингээл те засгийн газар нь туслаараа гэж уриалж байгаа гэсэн тэр нэг суперстарын нэг ганц твиттерийн твит ч юм уу пост те сүүлдээ бүр Джеф Безосыг хүмүүс ч шөмжлэдсэн ш. Ийм том дэлхийн том тэрбумтан байж ич юу вэ хэдхэн мянган доллар өгөөд байгаа мó гингүүд одоо сая сүүлд нэг өөр юм руу амар өндөр үнийн дүнгээр донет хийх жишээ нь л байгаа шүү дээ. Түрүү Америк гэсэн шиг би нэг дээр нэг хаускипер болж байлаа. Оюутан байхдаа. Тэг ингээ алкогол ингээ сонирхол монголчуудаараа гэл авна шүү дээ мэдээж очиод. Тэг яг арталт нь ингээ жижигхэн үг боох зүгээр be responsible drink гэсэн байна. Тэнгүүд ингээ хараад бас нөгөө нэг China is developing гэдэг шиг ингээ үгийн юм хаштаг чинь бас хүнийг амар ухаантай уугаараа гэж монголоор гэл ангууч яаж ухаантай ч уух уу гэдэг шиг. Тэгээд уншаал тавьж байгаа те. Тэнгүүд одоо энэ цаг үе бол be responsible talk, be responsible post очоод байгаа. Тэгэхгүй магоо таваа шеэрлэл ингээл баяжин ч гэж бодоод хэвтэг дэвэл юу ахах гэдэг шиг. За миний сошиал үнцэг бол нэг иймэрхүү л байна. Өөр дахиад хэлэх хүн байна уу? Даган дүүрэж байгаа хүмүүсээс мэдээж зүг буруу янз бүрийн юм л гарч байгаа шүү дээ тий. Яг хуу дууны үгэн дээр ч гэдэг юм уу. Tupac, Kendrick Lamar эдрэг ингээл дуун дээр нь бол ямар нэг байдлаар буруу үгний зөндөл байдаг шүү дээ тий. Гэхдээ аль болох залуучууд ч юм уу хүүхдүүд юуг нь харддаг вэ? Тэр хүний одоо хөдөлмөрлсөн тэнд яаж хүрсэн бэ тий. Тэгээ жишээ нь Kendrick Lamar чи Blueberry шагналав лөө. Тий. Анхны рэпер болсон байна. Яаж юм мундаг байдаг гэдэг тэр талаас нь хардаг.
Тэгээ ер нь хүүхд болгонд нэг юм даган дүрээдэг тийм хүн байх хэрэгтэй юм шиг байна. Жишээ нь би Kobe Bryant-аас бүр яг үнэнгээсээ бүр боддоор амар авч ирсэн байхгүй. Жишээ нь би багтаа би султай, биеийн тамирт огт ордгоо хөхтэйс те үздэггүй. Тэгээ нэг удаа манай ах нэг оны финалыг үзчихсэн. Тэгэл тэнцээ манай ах Irish-ны фэн байдаг. Би дагаал ахыгаа дуурайгаал бүх юм хийдэг байсан. Тэгэхэд Kobe Bryant-гээ сагсчин байсан. Хийж байгаа бүх зүйл надад таалагдал. Тэгэл би биеийн тамирт ордог болсон, бөмбөг оролддог болсон. Турникэн дээр сунааж үзлээ. Биеийн тамир тэрнээс хойш би ингээл дуртай болсон байхгүй. Тэгэл тэр хүний юу хийж бүх юмыг би харав. Иймэрхүү нөгөө нөлөөллүүд айгүй их байдаг шүү дээ зөв талаасаа. Тийм. За инфлюенсерүүд бол мэдээж дэмжих ёстой бүгд тий. Яг харахгүй одоо ялангуяа өсвөр үеийнхэнд бол маш том юм аяллууд нь болцсон. Тэгэхээр өнөөдөр бас энэ залууч дэмжихээс гадна үнэхээр нийгэмд эерэг өөрчлөлт бүтээе гэж байгаа энэ залуучуудаа бас инфлюенсерүүд маань бас өөрсдөө хамтарч ажиллах ёстой. Тэ? Зөвхөн одоо маш олон гой идея гаргацсан, санаа гаргацсан юм хийж байгаа энэ залуучууд бол энэ яг инфлюенсерүүд бол бас дэмжиж оролцож явснараа энэ маш том бас нэг юм эерэг өөрчлөлтийн нэг бүтээж чадна л гэсэн үг л дээ. Тэгээ магадгүй одоо юун дээр ч гэсэн яг түрүү хэлжсэн, яг хариуцлагатай болж ихэлсэн. Юуг шеэрлэх үү, ямар пост оруулах үү те. Энийг одоо хэн харж байгаа вэ? Бид хоёр бас нэг юу хайжсэн. Анх 16 онд нэг сонгуулийн дараах нь шүү дээ. Тэгээд нэг зүгээр нэг бассейнд орж байгаа нэг зураг оруулсан байхгүй юу? Бид хоёр уу? Тийм нөө юу дээр Galaxy дээр ер нь олуулаа орж ирсэн юм аа. Олуулаа байсан. Уулнууд яг энэ дэр нэг залуучд нөгөө фитнесээр хичээлээр уриалсан байдлаар энэ постыг оруулж байгаа юм л да. Тэгсэн чи одоо тэгэл дахиад яахтай тэгэл доор нь тэгэл бөө юм болж байгаа шүү дээ. Хоёр юм уу? Ингээл яаснаа тансаглалаа барь. Уул нь бас бассейнд орчих уул нь тансаглал. Хийх ажилгүй юм биш. Хийх ажилгүй юм. Тэгээд ихэндээ доор нь тэгээд яг хуу доор нь ихэндээ хариу өгч байгаа. Орой үндсэн ажиллаа хийхгүй тэгэл орой 10 цагт одоо ямар үндсэн ажил хийцгээ гэх юм. Олуулаад байсан л да. Тэгээд бид хоёрын тэр зураг. Гэхдээ яг эндээс бас бодож эхэлж байгаа юм чи. За уул нь бол би одоо ингээд би өөрөө 48 сар явсан байна. Одоо энэ өнгөрсөн энэ оюутан байхдаа би чинь Туркт хуулийн сургууль төгссөн. Оюутан байх хугацаанд би 20 улс үзсэн тий. Тэгээд одоо энэ өөрийнхөө одоо оюуханы академийн өрөөнд энэ спортынхаа ач буйнаар дахиад шинэ 28 улс үзсэн юм. Нийтдээ 48 улсаар ингээд явсан. Гэхдээ ингээд явсан улс болгоныхоо талаар ингээд янз бүрийн мэдээлэл ингээд оруулахыг хүсдэг л дээ. А гэвч дахиад нөгөө нэг ийм сөрөг юунууд атакууд орж ирж эхэндээ оруулж ирсэн. Тэ энд чинь одоо нэгэнт ингээд юун дээр нийслэлээр өчсөн сонгогдсон тэгснэ одоо ингээд гадуур аялж ин ч гэдэг юм гадуур өвж ин ч гэдэг уул нь бол тэндээс маш их юм авах зүйлс их байгаад байгаа. Энэ сайн зүйлсийг уул нь оруулаад постлоод энэ бас зарим нэг хүмүүсийн нүдийг нээх ёстой уулнууд тэр постоос нэг хүн ч гэсэн нэг ширхэг идея олж авч ин санаа олж авч ин гэдэг бол одоо миний хувьд бол амжилт байгаа. Ер нь бол амжилтыг юугаар хэмжих юм? Хин нэг үний амьдралд бол эерэг өөрчлөлтийг бүтээхийг л хэлээд байгаа шүү дээ. Ер нь хин нэг үний нэг хүний ч гэсэн амьдралд нэг ийм эерэг өөрчлөлт бий болгож чадсан бол энэ бол миний хувьд аюул таа шүү дээ. Одоо яг хийж байгаа ажлаараа би бол асар их баярлдаг байхгүй хартай өөрийнхөө маш олон хүүхдүүдэд бас энэ боловсрол гэдэг ямар гэгээтэй зүйл үлээ те. Энэ дээр бас дараагийн хүүхдүүдийг энэ спортыг энэ одоо сурах аргаар сурах энэ зүйлийг бас нэг ойлгоод өөрсдөө хөгжүүлээд өөрсдийнхөө амьдралыг өөрчилж байгаа энэ олон 10 жишээг хараа би бас өөрөө хувьд их баярлалтай те. Тэгэхээр илүү олон хүмүүс ингээд хүрээсээ энэ илүү олон хүнд хүрээсээ гэж бод. Тэгэхээр одоо бас төвшөө найзаас бас яг одоо энэ халуун цэг дээр гуйч. Одоо шинэ магадгүй одоо өнөөдөр бид нар доор ээж хил гэдэг бол хэрэглээ болсон тийм. Хүн зөвхөн нэг хил гэдэг биш 2 3 4 5 хилч байж бол. Тэгэхээр магадгүй одоо энэ хил сурж байгаа усудаа бас нэг том боломжийг олгоё гэдгээрээ тийм. Олон хэлний юм аппликейшнийг зохион одоо бид нар одоо манай технологийн багийнхан бол хийчихэж байгаа. Тэгэхээр одоо энэ нэгд өдөр бид нар албан ёсоор яг нээлттэй хийж байгаа. Энэ memo words гэдэг эхлээд 3 хэлээр орно. Туутахгүй тэгээд үлдсэн 7 хэл дээр 7 хоног болгон юм багц хичээлүүд ингэж ордог болно. Тэгэхээр үнэхээр одоо хэл сурахыг хүссэн хүн болгоны бас нэг зайлшгүй одоо татаж аваад ажиллах ёстой нэг юм аппликейшн байх болов уу гэж бодож мөрөөдөж байгаа. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ улс орны хөгжил бол хүнтэй холбоотой хүний хөгжил бол боловсрол учраас хүн болгон өөрсдийнхөө боловсролд бол оюуны ийм том хөрөнгө оруулалтыг бол зайлшгүй хийх ёстой л байна л та. Тэгэд энэ инфлюенсерүүдтэйгээ бас
хамтарч ажиллана. Инфлюенсерүүд маань ч гэсэн залуучуудаа бас бус эерэг зүйл уриалж байгаа залуучууд бас дэмжиж ажилласаа гэж хүсэж байгаа. Тийм маш зөв. Memo words гэдэг аппликейшн байна. Манай хин дээр суугаад байна. Тийм хин дээр нэмээд нэг бонус нь дахиад яг инфлюенсер гэдэг сүгсэн дээр нэг юм хэлж Бонусаа хэлчихээ. би одоо бусад Ямар их бонустай вэ? тэгээд хамгийн гол нь бусад инфлюенсерүүд манай хатнагийн хэлснээр те одоо зөндөө олон инфлюенсерүүд байгаа шүү дээ. Бүр мундаг те бүр нөлөөлөгч нар байгаа. Тэд нар зүгээр нэг тийм шүүб, нүүрний будаг сурчлагаас илүүтэйгээр энэ хатнагийн маань гаргасан иймэрхүү юмнуудыг Үнэн шүү. илүү сурчиж, илүү нөлөөлөөсөө тийм юм руу. Би бол тэрийг л уриалж хэлдэг шүү. Ийм нийгмийн одоо эрийг те боловсрал ийм одоо том сайхан уриалган дээр тэр нөлөөлөгчд маань үн төлбөргүй те бас сийндлгүй шууд аваад ингээд сайхан бүтээлийн төрөвж өгөөрэй, олонний төрөвж өгөөрэй. За дахиад бонус байна. За дуусгая да. За ингээд манай сошиал ток нэвтрүүлэг маань хамгийн анхны дугаар маань ингээд нийгмийн хариуцлагатай, эерэг, олон уриалгатай, олон сэдвүүдийг хөндсөн их сайхан болж өнгөрлөө. Дараагийн дугаар маань дахиад сошиал хаусаас нийгмийн хариуцлагатай яриагаа та бүхэнтэй уулзцгаая. Баярлалаа. 9 та бүхэнд баярлалаа. Юуны биш ингээс.